Уламжлалаараа шинэхэн даваа гараг болж хүлээлгийн өрөөнд шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод сууж байна. Тэгэд өнөөдөр яг ямар сэдвээр ярих гад сууж байгаа вэ? Тийм, өнөөдрийн дугаар болохоор зэрэг гинт ингээ өглөө босч орж ирэл пүү, энэ бол маш чухал юм байна гэж бодсон сэдв байгаа. Тэгэл заяараа бичээл хөөшөө найзаа өнөөдөр орой цаг гарга яг халуун дээр нин тухай хоёул яри энтер гэл. Тэгээд sex after care буюу те монголоор орчуулбал одоо сексийн дараах халамж. Сексийн дараах одоо тийм халамж үзүүлэх явдал юм ба шүү дээ тий. Аха. Ягаад гэхдээ ийм бодол орж ирсэн юм? Кино үзсэн юм би. Би одоо өөр юм хийгээд гэж бас магадгүй Тэгээ ингээд нэг юм сексийн дараа ингээд нэх гоё юм халамжлуулах ч угаасаа гоё идэг ч тийм. Тэр кинонд болохоор тэгхгүйс аахгүй нэг юм сонин секс хийж дууснаа ингээд нэг юм шууд босч явж байгаа. Тэгээд би эн чинь бас амар чухал штэ тий нэрээ. Бид нар ингээд эмэгтэй хүний өнцгөөс ингээд хараад өөстө бараг дуусангуудаа бараг босоо явчлаа, 50 гутаа бараг босоо явчлаа гэдэг ч юм уу тий. Тэгээ эн чинь одоо яг тийм сексийн үед үнэхээр чухал юм уу гэж бодсон чинь үнэхээр чухал байгаа байхгүй юу? Шинжлэх ухааны үүднээс үзэх юм бол тий шинжлэх ухааны үүднээс гэж заяа. Сайн сонсоод авъя. Ятаг хүмүүс хоорондоо секс хийж байгаа тэр үедтэй ингээд тархинд одоо ингээд амар таатай мэдрэмж төрөөл тэ нөө окситоцин, дофамин, эндорфин энэ гэл амар олон азарлын гормонууд ялгарч байгаа шүү дээ тэ. Тэгэл ингээд амар тэр таашаалаа ингээд аваал ингээд ёо ямар гоё байна маа гэдэг бодоол тавиал нөгөө хүн маань тавиал ингээл амар гоё ингээл дуусаал тэгснэ шууд ингээл хурж мөрөөлч юм уу те амар ярьж марахгүй болж молооч юм уу эсвэл одоо ингээл шууд уцмуцаа оролтоод ч юм уу эсвэл бүр босон явчихдаг ч юм уу те яг тийм нөхцөл ингээл шууд тэрний араас ингээд хүн тийм сексийн дараах гуниг гэж зүйл үүсдэг гэнэ энэ чинь бүр яг шинжлэх ухаанаар тогтоогдсон юм байт юм байна. Тэр үнэн шүү. Тэгээд яг тийм гунигийг бид нар одоо ингээд ил гаргаж ярихгүй те ийм юм байдаг гэж одоо мэдгүй явснаасаа болж секси харилцаа болохгүй байгаа юм шиг бас нэг тийм нөхцөл байдал бодол төрөхөд хүргэдэг гинэ. Тэгээ энэ тухай бид нар ярих хэрэгтэй байна гэж өнөөдөр өглөө би бодсноо. Энэ тухай яри заяа гэж чамруу бичээ. Тэгээд амар санаа нэгтэйгээр хоёулаа бит хоёр өөрсдийнхөө түүхийг ярих гас сууж байна. За тэгвэл шууд л баг өөрсдийнхөөсөө хэлсэн дээр бах тийм ингээд сексийн дараа яг ямар үйлдэл одоо яг ямар халамж гаргадаг вэ? Халамж гаргадаг уу? Халамж гаргадаггүй юу гэдгээс эхэлсэн баг зүг байх гэж бодож байна. Тэнгүүтээ бас нөгөө юу бас ярих хэрэгтэй. Сая чамаа ингээд гуниг мөнөг ярьсан чинь би хизээ гуниг авдаг вэ гэдгээ сая гинт ойлгочлоо. Нөгөө ганц соло секс хийсний дараа хаяа тийм гонигтой болдог байхгүй юу? Бас тэрийг бас ярих хэрэгтэй маань ингээд. Гар хангалах ирж байна. Тий, гар хангалах хийсний дараа бас ингээд би өөртөө after care хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй ингээд гонигт ингээд орчдөг ч юм уу тий. Тэрний тухай бас ярих юм байна гэж би дүнгээ сая бодлоо. Яг би надад санал нэгдчихээ. Зөвхөн хос хоёр дээр биш тий ингээд ганцаараа ч гэсэн бид нар хийгээл тэрний дараа ингээд бас буруу хараа шууд унтдаггүй л үү дээ. Буруу ч юм уу доошоо ч юм уу хашиж. Хүнчлэн нөмрөд ганцаараа секс хийсэндээ хямраад. Тэгээ тийм болохоор хамгийн ихний асуулт ариуна юу идэг вэ? Секс хийгээд дуусныхаа дараа. Би харин наадах юм бодсон. Тэгээ одоо яг ингээд сексийн дараа халамж гээд ингээд бодонгууд хөвчлэн ингээд эрэгтэй хүнээс ирэх хэвээр юм шиг ингээд надад ингээд бодогдсон байхгүй хамгийн ихэнд. Тэг ингээд би одоо ч л ингээд их их нөхцөл байдалд ингээд би тавьж байгаа хгүй гэж үү? Миний гидсэн дээр тавигдсан нэг ч юм уу те. Гой буйн дээр шингэн гарцсан ч юм уу эсвэл би ингээд яг нэг юм хөдөлгөхгүй байж байгаа хэвээр шүү би. Чи нэг цаас авчих хэрэгтэй байна гэдэг ч юм уу те. Тийм нөхцөлтэйгээд орцсон ингээд тийм шараад ч юм уу. Хөвтэйгэр ч юм уу ингээд нэг байж идэг нөхцөлөд байж байгаа төсөөлөгдөд байгаа байхгүй. Тэгээд хамгийн ихэнд тэгвэл нэг нөө залууч ингээл босч яваал тий. За чи байж байгаараа би игээ сарчих юм айдрыг нэрдэг гэдэг ч юм уу тий. Ингээд яг тэгдэг санагдаад байгаа байхгүй. Тэгэл ингээл сайхан арч мачил эсвэл нөгөө нэг бэлгэвчээ сайхан ингээл цэвэрлж мэрлээл ингээл хог лонд нь хийж ачаал тий. Тэгэл эсвэл бүр ингээд амар дундаа орцсон бүр үнэхээр дотн мотон бит хоёрыг удацсан ч юм уу тий. Ингээд хид одоо бэлгийн арч мачт нь орцсон болоод надад тэр мөрнийг хамаагүй яг үндэ надад тэр нэг юм надад нэг ямар тийм муухай санагддаггүй нэг тийм шингэн мингэн. Аха харин тий. Тэгээд ингээд тэр хүмүүс л өөрөө имзлээд юм санагддаг байхгүй юу? Миний шингээ энэ хүүхэн дээр байна гэдэг ч юм уу тий. Энийг арчихгүй болоод энэ хүүхэд яг муухай санагдаж байгаа мах гэдэг ч юм уу. Яг тийм хандлагаар бодож амар ингээд гэс босолцоо би гэс юм марчаад энэ төр гэл нэг тийм санагдаад тий. Яг үндэ надад бол би ингээд амар хүү тэгэл гой байж л та. Битэн шууд босолтоо. Тэгээд тэр мөр надад ингээд юм секс after care шиг санагддаг байхгүй юу? За. Тэгэхгүй бол ингээд амар гоё ингээд хэдхэн секундын өмнө бит хоёр ингээд бүр ингээд нүд үдээ ширтэлцээл те ингээд бүр амар юм дотн нэр тийм бэжсэн аа.
Гинт ингээл босч явж монгоч ингээл хөө ёо гэлээ зүр мөр орж байгаа юм шиг тэг санагддаг. Чамд тэгдэггүй юу? Ямар сони наадах дээр чинь чивт хоёр бол ондоо юм байна. За. Би яг эрэгтэй хүн шиг юм байна гэж. Одоо ингээд наад мадэр ингээд одоо шингэн мэнгэн яах юм бол би ингээд амар хурдан босдог заяа. Одоо ингээд юм дуусны дараа шууд ингээд босоод газ ингээд 0 ороод ингээд бүр ингээд угааж муугаад ч юм уу тийм ингээд арчаад ингээд юурээс өнгөрдгүү гэдэг ч юм эсвэл нөгөө залуу малуу ингээд мэдгүй би бол ингээд нэг юм баг газар унгаахгүй шиг нөхөө. Заавал болохгүй хамаг юм орд ирсгэрээ заавал болохгүй гэд нэг юм амар хурдан баг сонирм байралтай босоод ингээд нөгөөтгөө ингээд угаадаг байхгүй. А чи өөрөө босч явдаг гэсэн үг юм ба шүү дээ тий? Тийм би өөрөө босч явдаг за амар хурдан. Тэгээд тэгэнгүүт нөгөө залуу маань ингээд яг бас чам шиг боддог заа одоо юу дээ. Наа чи уг нь миний шингэн баха тий. Чи ингээд нэг юм шижгийн юм яаж байгаа юм шиг муухай зан гаргалаа гэдэг байхгүй юу. Гэтэ би тэгэж тэрийг муухай гэж боддоггүй байхгүй юу. За хурдан ингээд угаач тий ингээд хөвтөж байгаа оронд гяс ингээд угаач гэдэг чинь угаасаа юм эсэн дараа би заавал ингээд нөгөө 0 орохгүй бол миний шийсэр өддөг байхгүй юу. За. Тэгингээ ингээд би ингээд амар хурдан 0 ордог заяа. Тэнгүүд миний юу гэж хүмүүсээс юу гэж сонсдог вэ гэхээр хүмүүсээс гэчтэй залуучуудаас юу гэж сонсдог вэ гэхээр ингээд наа чи ингээд тий миний шингэн бахад чи ингээд амар юм муухай заваа юмд хурж байгаа юм шиг ингээд жоох юм сонин зан гаргадаг маргадаг гэдэг ч юм уу нэг. Тиймэрхүү 1-2 удаа комент бол сонсч байсан юм байдаг аахгүй. Тэгээд би тэгээд чиний саяхыг ярьсан чи жоохон байж л та гэдэг ч юм уу тий. Нэрээ бас тэгж бодож бас болох юм байна нөгөө талаасаа. Би бол тэгж бодохгүй байгаа аахгүй юу. Харин ямар сони чи тэгээ юм сэжиглээгүй мөртлөө муухай гэж бодоогүй мөртлөө гэс угаачи гэхэр чин сэжиглээгүй гэж үү? Үгүй ингээд орд ивсгэр заам би зүгээр ингээ амар амьдралын юутай байхгүй юу. Сүүд угаахад хэцүү гэж таа. Үгүй орд ивсгэр заам болоо тэгээ нойтон болж ирснаас газ ингээ угаачи тэгээ дараагийн 2 дахь ингээ юм хийхэд ормоор ингээ ядаж жоохон хөөрэ байж гэдэг ч юм уу тэгэл. Тэгвэл нэг орд ивсгэрээ ахиал солиол нэг юм хийсэн дараа ингээл бөө ажил болно шүү дээ. Тэгэж л бодно гэхээс нэг юм ямар заваа юм бэ маваа юм бэ гэж юусоо бол боддгоо заяа. Би ингээд ер нь бол дуртай хааш тий өөр төрөө тавилахтаа. Тээгүйсэн бол би аль хэзээ чи бэлгэвч хийчихээ тэгээд яачи мачи гэж болно шүү дээ. Тэгээгүй. Тэр бол ямар ч тийм бас бодлого хийдэг үйл байж магадгүй бах өөр шалтгаантай. Сэжгэлэндээ биш. Одоо жишээлбэл эсвэргээрээ байл яг хуу чиний ингээл тавьсан ингээд чиний чамаас ингээд гарч ирж байгаа шингэн мэгний ингээл тэр залуу амар ингээл юм марчаал те эсвэл ингээл нотон болонгууд чи ингээд тэр залуу тавиагүй бэ гэж бодъё те тэгээ та хоёрын секс дуусч тэгсэн чинь амар газ босч явангуудаа ингээл тэр угааж муугаал тэнгүү чамд ямар өдөр төрхөн энэ хүн миний ард иргэд асгэрийг муухай болохгүй гэж бодож ин даа гэж бодох уу энэ хүн надаас сэжгэлжтэй гэж бодох уу. Наадах тэр чинь би хараа өөр байр суурьтай гэж амар ядаргаад. Хүний шингэн бол хүнийх минийх бол минийх гэдэг авч. Тийм надад их юм бол амар сонин санагдан заа ингээ одоо юу гэдэг би миний шингэн мэнгийн гараа тий гой моён ч юм ингээд шингэн мэнгэн болцсон маш эсвэл ингээд аман секс хийсний дараамаараа шууд ингээд босож явал шүд мөдөө авахмлаад амар сонь санагдан заяа. Эсвэл нэг аман секстэй дараа үнсдэггүй залуучууд байдаг шүү дээ. Ингээд миний ямиг ингээд яатсан мөрчлөө тэгсэн мөрчлөө намайг ингээд үнсэхгүй. Тэ нэг юм барил юм сэжилж мэжилдэг ч юм уу нэг юм одоо мэдгүй яагаад байгаа чи. Тэгээ тийм бол надад аим муухай санагддаг заяа. Би тэгээд бараг хэлждэг заяа. Тэгсэн мөртлөө өөрөө тийм юм дээр нэрээ ерөөсө тэгж бодож үзээгүй юм байна. Хүн юу гэж бодох вэ гэж. Залуун гэх юм бол надад бол муухай санагдах юм бэ. Энэ тэгтээ юу заяа. Би одоо тэр хүнд ямар мэдрэмж төрөх вэ? Тэ одоо би ингээд арчгүй байж яа гэдгийг тэр хүнд би дотн мэдрэмж төрүүлэх гэж байгаа даа ингэж байгаа ерөөсөө биш заяа. Магадгүй тэгж бодож байхыг үгүйсэхгүй дээ хэнийг тэр залуутай гоё байлгын гэдэр гэж бодсон болохоор зэрэг эсвэл тэр хүн нэг тийм миний хувьд сэжгийн биш те тэр хүний шингэн муухай биш гэсэн сэтгэл төрүүлэхийн тулд би ингээл амар надаа муухай санагдсан ч гэсэн би ингээл тэрийг барьж мараал ингээл гүрэж мөрийгээл те тэгэж байгаад байдгийн байна гэж ойлгож байгаа хүмүүс бас байхыг үгүйсэхгүй штэ. Тэр ерөөсөө тийм биш. Надаа ингээд би ингээд нэгэнд тэ секси гэдэг шийдвэр гаргаад тэр хүнтэй ингээд ингэр зөрүүлчихсэн те. Тэр хүний өмнө би ингээд бурхтаас төрснөөр үзэгдчихсэн. Тий аль хэдийнэ байж байгаа тэр чинь амар юм гүн холбоо явж байгаа штэ секс гэдэг чинь юм зүгээр л ингээд гар бариад өнгөрөх биш ингээд би дугаа аль хэдийн ингээд орж гараад яатсан те тааш алмаашаалаа аваад ямар нэгэн уруул тэнцээч ингээд явагдцсан бүр тэр хэмжээнд очсон байна гэсэн тэр хүн миний хувьд бол бас ямар нэгэн гудамжинд явж байгаа хүнээс илүү одоо тийм статустай байл гэсэн үг үстэй ер нь бол тэгээд тэр хүн маань амар гоё ингэж байчаад тэгээд дараа нь ингээд хамтдаа ингээд гоё моментиг тэр зүгээр шингнээс болж те өөрийнхөө шингэн тэр хүн дээр муухай санаж байгаа гэсэн бодлоос бол шууд үгүй хийгээл те шууд босч яваал алчууранд явж мавал сафетгэнд явж мавал тэр надад ерөөс нэг тийм муухай сэтгэл төрүүлдэг учраас
Өөртөө би муухай өдөрт төрүүлэхгүй гэсэн үүднээс би тэгж боддог юм байна. А тэг нэгдүгээр хоёрдугаар шүү дээ. Тэр чинь зөвхөн ингээл гоён дээр ч юм уу гисэн дээр ч юм уу тавьдаад өнгөрөхгүй миний ам дотор мотор тавьд мэвж болно шүү дээ тий. А ч гэсэн сүнсээ зэлгэж ин тэр. Хаврын хогш. Наач хаврынхаа. Тэгээд хэрэв тэгж мэж тохиолдолч гэсэн ингээд би тэр шингэн мэгний зайлих маялах надад ерөөс асуудал биш байдаг. Би ингээд амар дуртай барыг яаж маадаг. Азар надад одоо тийм юу хүн таараагүй л байл та нэг амар муухай амттай юм гэдэг юм уу тий. Тэгж мэгж бол таараагүй. Гэхдээ би ингээд бүх ингээд сексисэн хүн миний ам тавиад дуустдаг бол гэсэн үг биш шүү дээ тий. А зүгээр яг нэг үнэхээр надад татан санагдсан ч юм уу. Би энэ хүний шингэнийг надад ингээд бүр ингээд амсаад ингээд ууж муухад надад асуудалгүй гэж бодсон хүнийхээ бол би тэгэл шууд ингээд зэрэгж мэлгээл тий. Тэнгүүд зэрэг хүмүүс чи талигч юм уу тэгэж би гэнтэй. Хүй тий. Тэгээ чиний шингэн байхад чи яагаад байгаа. Тэгээ би шижиглэх байх чи яагаад өөрийнхөө юмс яадаг. Үгүй ингээд чамд ингээд муухай санагдах юм болоо гэж байна. Үгүй би муухай санагдаагүй болохоор тэгж чинь тий. Энэ минь жишээлбэл надад одоо яг тэр шиг би яг тэгээд эсрэг одоо яг тэр хүн маань яг чиний сая илдэг шиг миний одоо эрэгтний ингээ сайхан 7 готтэй ингээ дамтч мандалсан бол тэрнийхээ дараа үнсэхэд надад амар гой санагддаг. Би тэгээ бүр яг өөрийнхөө баг амтыг мэдрээд би ямар амттай байнаашаа байлээ. Тэр одоо ингээд юм хийгээд дуусны дараа бас ингээ үнсэлцэж байгаа штэ. Тэгэл тэр оронд ч эсвэл дуусныхаа дараа тэр залууч ингээл босол юу юугүй ам угаагаал эсвэл начиг ингээл тэ босол ямар юм угаагаал эсвэл ам угаагаал эсвэл нөгөө ам тавих юм бол би бол барагтаа бол зайлгэж чаддаггүй заяа. Тэг ингээд бараг л ингээл газ босоод нөгөөдхөө ингээд гаргадаг ч юм уу эсвэл ингээд нөгөө юу угаадаг ч юм уу тий амаа ингээд газ оомоор зайлдаг ч юм уу ер нь бол тиймэрхүү төрлийн юм биштэй заа. Тэгээ бас хүн хүнээс шалтгаалт юм а. Яг ямар хүнтэй бас юм хийгээд тий тэрнээсээ бас айгүй шалтгаалдаг заа. Яг ч ингээд тэгтээ тэр нөгөө хүний ингээд шижиглэж байгаа юм бол биш тий. Заримнаас нь шижиглээд би нөгөө намдаа тавиулсан юм а. Газ сексийн дараа босоод ингээд амаа зайлдаг ч юм уу. Тэндээ бол биш. Нэг юм удаан хэрхэн харилцаанд байсан эсвэл секс яг ямар байсан би үнэхээр ингээд бүр амар гоё надад таалагдсан бол би одоо тэрийг зайлах мэлгдэг ч юм уу тий дараа нь ингээд нэг юм сонин үе байдэн штэ сонин гэхээсээ илүү нэг юм амар гоё юм ховстуулсан ч юм шиг нэг тиймэрхүү үе мөд бол би ингээд бараг юу яадаг за одоо нэг юм босож шууд явж махгүй ч юм уу тэгэл ингээл манарсан ингээ вэрэж ч юм уу тэр нөгөө гоё тавьсан байсан юм дотор ингээл бол байгалаа штэ тэрнээсээ бас амар шалтгаалдаг байх гэж бол бодож байна. За ингээд бит хоёр гоё санал зөрлөдөж जैन те. Энэ яг би яг ийм л яриа хүсэддэг. Чи бит хоёр амар их санал нийлээд өгдөг санагдаад байхгүй. Ашгүй би ингээд бит хоёр ингээд санал зөрлөдөхгүй гарч ирлээ. Яа, эсэлтэй. Тэгээ энэний дараа хараа надаа яг ийм point орж ирсэн. Би ингээд нэг одоо секс хийжсэн байхгүй. За тэгсэн чи ингээд дараа нь бүр аюу их халамжилдаг хүн байсан. Би баг ингээд хүүхд ийм бас юм байж болд юм уу гэж бодсон. За тэр нь одоо нэгсэн баггүй. Нэг хөрхөн ингээд секс хийж дуусан гутаа ингээд за би гэс яагаад тэрий галтгаа орчод ирээ гэлтгснээ галтгаа орж ирчихсэн ингээд юм жүүстэй ингээд нэг юм жижиг юм торт зүсэн торт морт ингээд аваад ирсэн. Вау. Тэгээд хөө яаж байгаа юм баг би өсөөгөө штэ гэдгсэн чи. Үгүй ингээд секс үер чи ингээд амар их энерги одоо зарцуулсан тий ингээд чинээс баг цуснадах сайхны чи хэмжээ ингээд амар багассан байгаа. Одоо чи ингээд жоохон ингээд чихэрмэгтэй мэдээж ингээд нөгөө нэг хэвийн хэмжээнд баланслуулж очихгүй болвол баг чи ингээд дотор ч юм уу хойрох ч юм уу толгой молгох чи ирэх мэрэх тийм мэдрэмж төрнө. Тэгэхээр жоохон амсчих хамаагүй ганц хоёр хадбах ч хамаагүй гэж мэгээд бидсэн чи оо бас тэр тэг амар тийм юу залуу байсан л та. Эрдэмтэг. Доктор залуу. Доктор залуу. Тэгээ тэр мөр бас нөлөөсөн байж магадгүй тийм мэдлэгтэй байхад тий. Гэхдээ бас айгүй сони юм байлээ. Хүүх ямар гоё дээ би нэг амар юм гоё эрхэлж байгаа юм шиг мэдрэмж төрөлтэй тэр чинь ингээл гэл хэдийгээр би тэр хүн амар хайртай мэртэй байгаагүй ч гэсэн ингээл зүгээр дараа надаа ингээл үзүүлж байгаа кермэр амар гоё санагдал. Тэгэл тэрвэрлдэл ингээл хөвтгээд амар гоё мэдрэмж төрж байгаа байхгүй. Ямар гоё. Йоо би одоохондоо бол тэгэж юу бол торт морт аваагүй байна. Юу авч байна? Ер нь залуучууд ер нь яг яад юм бэ? За секс хийж дууслаа. Чиний ер нь одоо ингээд унтсан залуучуудын за дунджаас нь гэх юм уу? Дундч нь шууд ингээд ерөнхий хандлага нь секс хийж дуусаад тэд нар яадаг вэ? За дууслаа та хоёр тавиад дууслаа. Тэгээд яг уу. За дууслаа заяа. Би бол босно. Чи босох юм биш дандаа тий? Тий би дандаа босдог заяа. Би ингээд дууслаа бол би бослоо 0 орлоо заяа. 0 орохгүй л болохгүй. Тэгэл шийгээл одоо юу яад нүү ихтмэрхтнээ угаад юм уу яад. Тэгж мэгэл. Тэгэл яангууд нөгөө залуу нэг бол галтгоонд ингээ усмос ингээ ууждаг та. Нөгөө амар яцсан. Усмос уугаад эсвэл ингээд нэг юм нойлын гатаа ингээ хүлээждэг ч юм уу ээлж өглөө. За. Нөгөө ч бас ингээд яах гэдэг ааштай хамаагийн өмнө орцсон ч юм хөөсөөс нь гарцсан. Тэгээ нойлын гатаа хүлээждэг ч юм. Тэгэл би ингээл дуусаал хоёлаа нэг юм усмос уужвал тэгэл орондоо ороод. За их ихэндээ л тийм юм байна.
Гэтэ бас нөгөө олон жил болсон хүнийг гэдгийг бас ялгаж бас ярих хэрэгтэй гэж бас бодлоо. Тэгэл орондоо ороод одоо тэрвэрлээл би бол юм ярих дуртай ингээ тий яасан. Одоо хоёулын секс ямар байсан? Тэр нь надад таалагдсан. Тэр чинь надад таалагдаагүй гэдэг ч юм уу. Тэр хэсэг дээр гоё яасан. Дараа нь тэгж хөдлөл гоё байсан гэдэг ч юм нэг тийм юу гэж нэ анализ хийн гэдэг юм уу тий. Чи хоёрын секс юу яг ямар байсан бэ гэдэг ч юм уу. Тэгэл ингээл чи ерөөсө дуу гаргаагүй тавихтаа майхтаа гэдэг ч юм нэг юм яг юм гоё юмаа яриад гэхдээ тэр хүнтэй би ингээд олон удаагийн секс харилцаанд ер нь цаашаа орно гэж бодож байвал орохгүй гэж бодож байвал гэхдээ орохгүй гэж бодож байсан ч гэсэн ер нь нэг юм надад таалагдсан шүү те нэг өгүүлбэр ч юм уу те өстой гоё байлаа гэд нэг юм үнсээд нэг юм амар гоё инхрүүлүүлэх би бол дуртай заяа гой чанга твэрдэг ч юм уу тийм ингээл эсвэл ингээд үнсэлцдэг ч юм уу шууд ингээл буруу хараад унтгал амар сонин штэ тий тэгэхгүй ингээл нэг юм гой тэрийгээ ярьж байгаа л чиний тэр чин гоё яасан чи миний дээр гарахад тэгэж хөдөлсөн чин гоё яасан мэсэн гэдэг ч юм уу нэг юм тийм ярианд би бол ингээд хийдэг одоо тэр залуучуудтайгаа нөгөө хэд нь болохоор зарим нь тэрэнд ингээд тэр гоё байсан гэдэг ч юм уу зарим нь ингээд ерөөс нэг тийм яг тэгэж юм ярьдаггүй гэдэг юм уу тэр чинь тийм байсан гэдэг ч юм уу гоё яасан гэл тэгэл нэг юм тэрэл унтаад өгдөг ч юм уу эсвэл ингээл нэг 5 минут тэрэлж байгаа за гэл буруу тшаарал за би энэ өөрийнхөө байралтаа орч унтлаа чи бурууар би бурууар гэдэг ч юм уу ер нь бол тиймэрхүү хэвшмэл юу бол байдаг. Одоо сексийн дараа хийдэг үйлдэлүүд гэх юм бол ихэнх залуучуудтай. Тэгээд дуусж байгаа чамд окей. Одоо энэ бол ингээд нормал үзэгдэл чи яг юм халамжлуулаад яг юм сексийн дараа хаягдсан биш мэдрэмж аваад дуусж байгаа процесс бол яг энэ чинь үед тий. Тэр нь бол надаа ингээд гоё. Надад бол тэр ярьдаг хэсэг бол хамгийн гоё хэсэг. Би бол тэгж боддог. Яг тэрийг ингээд байж эсвэл нэг юм бүксэн дээр үнсдэг ч юм уу те ингээд нэг юм ерөөсө хүлээгээгүй газар ингээд үнсдэг ч юм уу те ингээд чимэх газар тухан дээр ч юм уу те эсвэл заавал уруул дээр ингээд саяжгаа одоо үнсэлцсэн байж байгаа заавал уруул дээр үнсэх албагүй шүү дээ ингээд нэг мөрөн дээр ч юм уу те эсвэл бүксэн дээр толгоон дээр ч юм уу өсөн дээр ингээд үнсэл яг тэр ингээд амар гоё мэдрэмж өгдөг заяа. Хүлээгээгүй газар үнсээд нэг юм хүлээгээгүй үйлдэлээ хийхэд одоо их тийхээр л би яг нэг юм хайрлуулсан дараа нь ингээ сексийн дараа за энэ өстө гоё секс болж дууслаа да гэж бодох мэдрэмж өгдөг. Тэр болтол ингээ секс дуусаагүй байд юм шиг байна заяа. Тийм. Яг төгсгөл нь хийдэг үү? Тийм төгсгөл нь хийдэг. Яг ингээл нэг юм яг хав тавьсан гэтээ ингээд зөвхөн би тэр чинь ингээд юугаараа тавьсан баа штэ биеэрээ тавьсан гэтээ сэтгэл маань ингээд тавиагүй ингээд яг юм юугаа хүлээж идэв шиг яг юм сүүлийнхаа мөчийг тэгээ сүүл нь гоё ахлах юм бол маргааш наинстай гоё секс байсан шүү гэж бодоод сүүл нь жоох ингээ онцгүй болоод нөгөө залууч нь буруу хараад ч юм уусэл тэгээ түрүүний чинь хэлгээр ингээл амаагаал юугүй ингээл одоо хоццоо амсвал эсвэл за явлаа мавлаа гэдэг ч юм уу мэдгүй тиймэрхүү жоохон сонин зан гарах юм бол ингээд ямар ч өмнө гоё секс байсан ерөөсө гоё секс шиг ингээ санагддаг. Тийм. Санал нийлж байна уу? Санал нийлж байна. Ерөнхийдөө бол чи төстэй мэн. Гэтэ ингээд зарим юмнууд урд тойноо орох юм байна. Миний хувьд болохоор зэрэг шүү дээ. Одоо ингээд ямар гоё секс дууслаа заяа. За би гараад дээр нь гараад дуустагч бай. Миний дээр гараад дуустагч бай. Бит хоёр босоогоор хийгээд дуустагч заяа. Ингээд явахгүй байвал надад гоё. Одоо ингээд шууд ингээд би салаал те ингээд ямар нэгэн заав шалтгаан айж олоод ингээд нэг юм байхгүйгээр нэг юм ядаж 1-2 минут ч хамаагүй ингээд дээрээс ингээд хөвтсөн те ингээд би ингээд бүр яг би зүгээр хөвтчихээ л та те ингээд зүгээр л хөвтгийм бэ. Бие суллал зүгээр гоё дээр хөвтөлтэй гэдэг ч юм уу те. Тэнгүүд ингээд зарим хүмүүс яд юм шиг байна. Ашиг ингээд нэг амар хүнд мөнд санагдчих гоо хайгуул чамаг дарж марж байгаа юм шиг мэдэрч байгаа гэдэг ч юм уу те. Мэдгүй надад би зүгээр л хөвтөлтэй те 1 минут ингээд гоё хөвтөлтэй ямар хамаа те. Наад доор чи шингэн мингэн уурсахгүй нөө. Тэр нэг ганцтай атгад авууг бол тэгэл угаач нэстэй те. Тэр наад чинь тэр чухал биш зүгээр одоо ингээд секси хойлоо ингээд амар гоо тусгацсан ингээд тэгэл ингээд гоё л л да. За яг 1-2 минут хөвтлээ заяа. Надад 1-2 минут хангалттай үнэхээр нэг амар гоё юм. Сүүлийн нэг тийм мөчөө ингээд би энд ингээд мэдэрч байгаа те ингээд амар гойлоотой энэ гэдэг ч юм уу те яг нэг тийм юм аа. Тэгээд окей босч бол 0-0 ороод те. За би тэр 0 ордгсон ч би 0 ордгсон ч тэр бол окей. Тэгээ нөө цэвэрлэх хэвээр юмаа цэвэрлж мөврлээд хальт дүүрчтэйл те. Тэгэл нэгэн дүүрчтэйлэж яхад нөгөөх нь ормороо хальт малт янз мандалж идэг ч юм уу. Тэгэл ингээд ээлжлээ яадаг ч юм уу. Тэгээд орондоо ингээд ороод эргээд ороод ингээд твтэх амар гоё зэ надаа ингээд амар хоёул ингээд хальт ингээд жоохон угаацсан. Тэг ингээд нэг хэвтэл ингээд юм ярихгүй ингээд зүгээр нэг юм 5 минут дараа ингээд хэвтэх юм гоё. Тэг ингээд би гоё цээжинд нь алдаад юм эсвэл цээжиндээ наагаад ч юм ингээд тийм хэвтэл
Тэгээд нэг тийм одоо чинийх шиг тийм яриамаараа өрнөл мөнөл одоо бас гоё. Тэглээ те эсвэл одоо чи чамд таалагдсан уу? Дараа нь тэгэхэр байна уу гэдэг ч юм ингээд. Нэг тиймэрхүү асуултууд чинь ингээд намайг илүү гоё байлгамаар байгаа юм байна гэдэг ч юм уу. Эсвэл би тэгж асуухан тэр хүн бас дараа нь ингээд юу илүү таалагдж байгааг ингээд мэддмээр байгаа шүү дээ те. Тиймэрхүү яриамаараа ингээд өрнөх бол надад амар юм гоё тотон ингээд мэдрэмж төрүүлж байгаа санагддаг. Тэгээд одоо энэ ихэнх хүүхнүүд ингээд юм уу би ингээд юм уу мэдгүй ингээд би ингээд за намайг энийг хүн ихтэйсэн шүү дээ. Хүү амар сонин боо моо гэж ярих юм. Юу гэж ярих юм тэгээд наад боо моо гэж ярьдаг болооч гоё эргэтэн гэж яриач гэжсэн байхгүй. Тэг би одоо гоё сэтгэлийн хэлээр яриа. Түүнийхээ эргэтэн. Яа. Би ингээд эргэтэн байх дуртай. Мэдгүй ягаад чи ингээд би ингээд зүгээр юм эрдэнийн тоглоом моглоом байдаг шүү дээ. Нэг тийм ингээд стресс боолмол байдаг шүү дээ. Тиймэрхүү юм ингээд бадж байгаа юм шиг ингээд би ингээд зүгээр ингээд байрж марах дуртай. Тэгээ би тэр зүгээр байрж байгаа нь ахиж босох гээд байгаа гэсэн үг биш дээ. Тэр эргэтнийг зүгээр ингээд амар гоё хайрлж ин гэсэн үг байхгүй тэр их ажил хийсэндээ баг ядраа байлгүй дээ тий. Тэгээ надад тэр амар гоё мэдэрч төрүүлдэг ингээд би ингээд зүгээр тэр босгоогүй зүгээр л би ингээд жижигэн таачап хийгээл те. Яг тэр шиг ингээл намайг ингээл бас жоохон хурж мөрээл үг бол ингээ хойноос тэрч мөрдөг ч юм уу те. Ингээд нэг тийм дотн ингээд байдал үүсэх бол надад амар. Тэг ер нь бол ирчүүд дуртай байдаг тэр нэг бэрхтнийг ингэж оролдоод ингээд жоохон яаж байгаа юм дээр. Тэгэхээр ихэнх хүүхнүүд тэгдэм үү яа тийм бөөмөд бас хүүхнд бичээрэй те. Та нар ер нь эргэтэн дараа нь хэрэг оролддог вэ? Эргэтэн оролдоно гэдэг нь та нарын заавал босох гэж оролдож байгаа тохиол байдгүй эсвэл зүгээр л хайрлаж байгаа гений хэлбэр бас байдгүй те. Тэгээд тэр мөр бол надад яг sex after care-т бол орох юм шиг санагддаг. Тэгээд учир зүггүй ингээл босоод уц муцаа оролдол ингээл явчих мовчихгүй л бол те бас мэдээж өөрийнхөө юм хийж мэгээд явж болно л та. Гэхдээ надаа нэг ингээл яг секс дуусаад дээр нэг юм эсвэл би дээр нэг 2 минут орчим гэтэл уугаал хүнжил дотор ингэж ороод 5 минут хэрэлдээ твтгэд бол sex after care ингээд ерөөхдөө болчтгоо. За тэгээд одоо киног үзгүй ч юм уу те баг одоо хоёлаа яг өөр юм их юм. Тэгээд миний секс бүрэн дууссан юм шиг. Тэгтээ тэр араа ингээд жоохон удаан харилцаатай байх юм бол тэр ингээд окей юм шиг надаа ингээд санагддаг заяа. За би нэг найз залуутайгаа тий 6 сар мар болсон ч юм уу. Тиймэрхүү үед ингээд за одоо чи хоёлаа ингээд тий after care энтра хийжлээ. Одоо ингээд өөр өөртөө юм хийя гэдэг ч юм уу. Тэнгүүтээ ингээд нэг юм удаан харилцаанд ороогүй тий ингээд дөнгөж танилцж байгаа үед дээ шүү дээ тий. Би илүү хүсдэг заяа. Илүү ингээд after care хүсдэг заяа. Тий ингээд жил эрэг тосом ингээд багстай юм шиг байна заяа. Тэгээ тэр бас жоохон буруу гэж боддог заяа. Ингээд маргааш нь ч юм уу тий тэр залуу чи ингээд хондогч хондгооч эсвэл ингээд маргааш нь тэгээ өчигдөр шин гоё яасан шүү гэдэг ч юм уу. Мэдгүй тэр ингээ бас жоохон after care дээр ингээ орд юм шиг байна тий. Эсвэл ингээл тэрийг ерөөсөө ингээ ярихгүй ингээ шал өөр юм яриад ах юм бол би ингээ чи амар гоё шүн хийцэн байгаа шүү дээ тий. Тэгэл нэг юм бурхан хамаг би мэй ингээл уус шингээл тий. Эсвэл ингэр мэнгэрээ зөрүүлсэн байхад тэрний талаар ерөөсөө ингээ ярихгүй ингээ таг дуугүй болчих юм бол нэг дараагийн өдөр нь ч гэсэн ингээ айгуу жоохон гэж боддог заяа. Яг тэрийг ингээ ярьсангүй гэдэг чи юу. Бист амар алдсан баг чаа. Тэгээ тэр маргааш нэг юм ганцхан өгүүлбэр ч юм уу би өчтөрийн тэр шүнийг бодож юм уу тий чи хоёрын гой байсан гэсэн. Тэгээ тэр бас ингээд айгүй нөлөөлдөг надад бол. Ихэн үедээ. Тэгж жаад нэг юм одоо нэг нэлээ 2 3 жил мэл болчих юм бол нэг юм би ч бас нэг тиймэр их юм өдөр болгон өсгөө байгаа шүү дээ тэр залуугаас чинь хөрх ингээд сексигэл зарим үедээ бол ядраал тэгэл за унтын гэдэг ч юм уу те ингээд нэг юм 2 минутынхаа бинийхээ инхрэлэх үедээ инхрэлчээд тэгээ нөгөө киногоо үздэг ч гэсэн нөө TikTok үздэг ч гэсэн яадаг ч. Тэгээд ингээд жоохон юу нэгэ багсаад идэм шиг байна. After care хийх юм. За. Тэр багсамааргүй тий. Гэхдээ багсахаас өөр ингээд заримдаа ямар ч аргагүй заяо. Одоо ингээд би бол тэр 4 жил мэл ингээд үерсэн залуутаа малуутаа ингээд эхэнд бол ингээд амар гоё байдаг гэж сүүлдээ тэгээд ингээд за хоёулаа ингээд нэм ажиллаа хийгээд дууссан тий хийх ёстой юм аа буу ингээд хийгээд дууссан. За би 0 орлоо чи 0 орлоо тий орондоо орлоо үнсэлцлээ нэг үнслээ нөгөөдг нь намайг үнслээ за хоёулаа өнтөө маргааш өглөөрт ажиллаа гэдэг ч юм ингээд дуусчдаг заяа. Тэгээд тэр ингээд багсаад тах тусам хайр ингээд бас тагаад басаад идэм байх гэж би бас бодсон. Зүгээр энэ миний онол. Миний онлоо. Нэг юм цаг өрөөсөө зарцуулахгүй байгаа байхгүй юу ингээд тий нэг юм миним хийх юмстай гэдэг ч юм уу маргааш нь хэрэг над руу ингээд 3 жил 4 жил үргэснийхаа дараа ингээд яг өмнөх шиг ингээд бичих юм бол тий өчигдрийн хоёулагийн хийсэн секс амар гоё эсэр шүү. Ганцхан өгүүлбэр бичгэл би тэр чинь нөгөө яг гоё авч яасан сексүүд авч яасан мэдрэмж маань ингээд босоод ирэх байхгүй. Ингээд ориглоо. Тэгээ тэр нь ингээд басаад ах тусмал ингээд улам жоохон мэдгүй хайранд авахд багсаад идэг байх гэж миний онцлогоогоор бол тэгж тодорсон гэж.
Тийм болохоор дараагийн өдөр нь ч гэсэн бас after care явж идэм байна гэж бодсон. Тэрийг юу авах боломжгүй юу? Бид нар одоо ингээл нэг удаа өнгөрөөгөл 2 удаа өнгөрөөгөл сүүлдээ нөгөөтг нь ингээл хэвийн үзэгдэл болол за энэ ингээд дараа нь би автоки хийхгүй байсан ч тэгээ сексийн дараа би ямар нэг халамж үзүүлэхгүй байсан ч гэсэн энэ юм хийхгүй мэн. Тийм чинь ялгаагүй юм чинь барыг ингээд байж исэн дэр юм биш үү гэд нэг талаасаа бодчихтой нөгөө талаасаа болохоор зэрэг тэгэхээр болчлоо доо за багсаад байна даа гэл тэрийг нөгөө нэг харилцан ярилцаж ойлголцохгүй болохоор чин зэрэг тэгээд нэг талаасаа чи өөрөөхөө ингээд нөгөө нэг хэмжүүрийг багасгаад ин гэсэн үг шүү дээ. За энэ хийхгүй аав чи би энийг хүлээн зөвшөөрч тий. Энэ одоо нэг тийм за тэр битэр удцсан юм чинь тэг бараад байгаад яах тий гэдэг ч юм эсвэл яг тийм сексээ өөртөө ингээд нэг хүндлэхгүй шүү дээ чи ингээд яг бит хоёрын хийдэг секс бол одоо ингээд яг ингэжиж бүрэн дууснаа гэдгээ бараг ярилцаад тий энэ надад айгүй чухал гэдгээ хэлж ойлгуулахаас нааш ер нь эрчүүд чинь бас ядгүй юм шүү мэдгүй тий анхандаа л нэг хийдэг байсан за тэг сүултээ энэ маань намайг мэдж байгаа даа гэд тэр хүлээн зөвшөөрөхгүй л байх хэрэгтэй юм шүү анханасаа. Тийм ээ тий. Авдаг мэдрэмжэл авмаар нэхэл ёстой байна. Би энийг авах ёстой гэд. Надад энэ таалагддаг энэ надад чухал чи надад энэ хайрыг мэдрүүлж байгаа гэж би мэдэрдэг учраас надад энийг өгч явах хэрэгтэй байна. Энд ингээд нэг тийм чамаас олон хугацаа шаардахгүй тий. Магадгүй хичээл зүтгэл чамаас тодорхой хэмжээнд шаардах бах. Гэхдээ энэ нь бол чи намайг хайрлаж байгаа гэдгийг харуулж байгаа гэдэг ч юм уу тий. Ингээд ойлгохгүй яваад байгаа тэр зүйлийг нь үгээрээ хэлчингүүд чи ингээд ядаж нэг чамаг тий хайраа дотор мэдрүүлэе гэж бодохгүй л бол тэр хүн чинь хийх байлгүй дээ. Үгүй юу? Би тэгтээ энийг ерөөс саяхан ойлгосон. Яг чамд ингэж би нэг амар их юм мэдж байгаа юм шиг. Яриад байгаа чи биш. Ер нь бид нар яг үнэхээр хүсэж байгаа юм хэлэх хэрэгтэй мэдгийг би яг саяхан ойлгосон юм гэсэн. Тэгээ ингээд зүгээр тэр хүний өгч байгаа дутуу хоолыг ингэж за идчихье. За өлсөд байгаа юм чам гэдэг ч юм уу. Тэнийг тэгж идэхгүйгээр би яг л ийм хоол идмээр байна гэдэг шигээ те. Үгүй миний захиалсан юм биш вэ. Энэ миний хүлээн зөвшөөрөх зүйл биш гэж хэлж чаддаг. Тэрийг стандартаа болгож тавьж чаддаг байж бид нар хүссэн зүйлээ авах юм байна гэж би бодсон. Тийм бэ. Тэгэхдээ ягаад тэр ингээд багсаад идэм бол одоо ингээд өмнө одоо ингээд after care надад амар чухал байгаа штэ. Тийм байж яхад ингээд зүгээрт хэл өнгөрүүлчих юм бол амар сонио. За одоо яах вэ гэдэг ч юм уу. Тэгэл тэр чинь ингээд нөгөө нэг яах вэ гэсэн асуултын тэмдэг маань ингээд хоёр дахь дээрээ бас ингээд нөгөөд чинь ингээд сам маань дүүрхгүй штэ. Дүүрэн ингээд байх ёстой юм маань дүүрхгүй байх тусам ингээд улам нөгөө нэг уур хүрээл яваал идэм шиг ба. Тэгэл нэг өдөр дуустдаг баг. Тэгээ нөгөө сексийн дараахгүй нэг чинь улам хуримтлагцаар байгаа л жинхнээсээ юу болж хураал тий гомдол болж хураал тэгэл жинхэнэ яа гэм шүү чи намайг хайрлахгүй байна гэдэг яриа. Тэгээ нөгөө хүн яг яаснаа ойлгохгүй те ингээд чи тоо секс хийгээл байгаа шүү дээ. Юун байдаг шиг л хийж байгаа шүү дээ. Чи тэгээ тэр хүний нормал болсон байгаа шүү дээ. Сексийн дараа янз бүр хийхгүй байна. Тэгтэл бид нэг хэлэхгүй байснасаа нөгөө нэг гинт амир чи минь намайг миний сэтгэлийг шахалууллаа гэж эхнээс л хэлж явах хэрэгтэй мэй гэж би бодлоо. Нэрээ тэгээ гуниг болчт юм байна тий нөгөө нэг түрүүний яг ярьдаг шиг ингээд секс нь гоё байгаа мөртлөө ингээд ерөөсө тэр хүсэж байгаа юм аахгүй байлгууд нөгөөд чи ингээд мдээгүй заримдаа гуниг болдог баг. Өөрөө ингээд заримдаа үнэхээр яг мэдэж гунигэлдэж штэ тий ингээд ёо гоё твэрчгүй ч юм уу тий ингээд гоё ингээ араас яачихгүй ч юм уу мэдгүй нэгэ мэдэж нэг юм гониглаад маргааш нь ч юм уу тийм ингээл ёо тэр өстө нэ. Уг нь гоё секс байсан ч гэсэн ингээ араас нь миний хүссэн юм хийгээгүүтэй гэдэг ч юм уу. Тэгэнгүүт заримуд ингээ мэдхгүйгээр өөртөө гонглж тэгж нэрнгээсээ явсаар агаад тэгээд нөгөөх нь яг ингээ сүултээ бухимдал болж гардаг юм байна л да. Тийм ээ. За бит хоёрын дүүл сая эхлээ хэсэгт ярьсан зүйлс хөвчлэн ер нь нэг юм удаан харилцаанд байж байгаа хүмүүсийн талаар ярьлаа тий. Их юм хос болоод удацсан ч юм уу эсвэл нилээд удацсан ч юм уу. Тэгвэл яг анх удаа тэгээд дахиад тэр хүнтэй би уулзсан гэдгийг мэдэхгүй байгаа тохиолдолд team sex би after care хүсэх нь амар их зүйл үү? Одоо чамаас нэг залуу ингээл амар тэрвэлдэж хөвтөмөвтэй ч юм уу те. Эсвэл чамааг ингээ босоо явцсан чинь чи намайг ингээ орхи явчлаа гэдэг чамд ямар санагдах вэ? Надаа юу? Надаа цааш бодё та. Та ингээ хоёулаа нэг шөнийн явдал гэдгийг мэдчихэж байгаа. Надад үгүй мэдгүй муухад одоо юу лээ муухаас гоё санагдахгүй ямар ч байсан тэр чин зүгээр би нэг хүнтэй секс хийгээг байгаа штэ энэ бол нэг юм надад таалагдаад тий ямар нэгэн байдлаар бит хоёр маслаад тэгээд нэг юм зүгээр нэг юм оруулж гаргасан секс байгаагүй л ах тий тийм болохоор ингээд тэр секс үед амар гоё мэдгүй нэг шөнийн явдал байх тусмаа ингээд улам секс маань илүү амар удаан тийм ингээд энэ чин ганцхан шөнө хийгээл дуусгах шүү гэдэг ч юм уу нэг юм тийм бодлоор секс гэж болохоор бүр илүү юм интенсив байсан болохоор тэгж хүсэх нь илүү гой санагдах. Маргааш ингээд уулзахгүй салгах ч гэсэн ингээд надад бол тэр амар таалагдана. Би бас яг тийм хүсэх байсан баг. Тэг ингээд нэг юм улам намайг ингээд үнцэнтэй юм маань мэдрүүлээ тий. Оо өстой нэрэ тий өстой гоё шүү бит хоёр энэ шөнө явдал мавл гэдэг ч юм уу нэг юм
Надад л тэр бол амар гой санагдана. Би бас өөрөө тийх байсан баг. Ингээд нэг юм яг жинхэнэ хайртай хүнээ хайрлаж байгаа юм шиг ингээд ерөөсөө тэр миний хайртай хүн биш байгаа шүү дээ. Зүгээр секс ийгээ дууссан ч гэсэн ингээд би яг хайртай хүнээ хайрлаж байгаа юм шиг тэгж хайрлах амар дуртай ингээд нэг юм ингээд амар гоё ингээд инхрээлж мэгрээлдэг ч юм уу дараа нь ингээд толгойг нь байрж марж өгдөг ч юм уу тийм ингээд толгойг нь байхын цаашаа ингээд нэг юм ус мөсийн хоошоо илж мэлж өгдөг ч юм уу тийм ингээд тэгснэ ингээд нуруу муруун дээр нүсэх мэдгүй нэг тиймэрхүү юм надад амар чухал байдаг. Тэгээ тэр ингээд бас ингээд бодонгоотой шүү дээ. Яг өөртөө хийгээд байгаа мó гэхээр байна шүү дээ. Бас тэр хүнд ингээд зориулж хийдэг юм шиг ба. За. Тэгээ ингээд энэ хүндээ ийм гоё мэдрэмж надад өгсөн юм чинь би бас энэ хүнд ингээд буцаагаад үгүй гэдэг ч юм уу. Тэгээ эсвэл ингээд за байлаараа бодох юм бол одоо энэ хүмүүс ингээд сонсох юм бол ямар муухай хүнийг юу яаж ингэж бодож магадгүй хуурд ингэж энэ хүн надаас ингээд тий гоё мэдрэмж аваасаа гэж бодсондоо бас би бас хаяа тэгж өгдөг заяа. Сал нийлж байна. Одоо хизэж энэ сексийг бити мартаасаа гэдэг ч юм уу тийм шүнийг ч юм уу. Тэнгүүтээ ингээд дараа нь бүр ингээд экстрим илүү ингээд after care хийдэг ч юм уу. Тиймэрхүү юм бол үйлдэлүүд бол гардаг. Тэгдэг үү? Надаас ч гэсэн гардаг. Би ер нь бол айгу тийм тач юм шиг аа өөрөө ингээд айгу тийм хурж мөрөх дуртай те ингээд хурж хөрүүлж мөрүүлэх айгу дуртай. Тэгээд надад нэг шинэ явдал байсан ч гэсэн би амар юм ер нь бол жоохон эрхлэлтэх, инхрийлэлцэх тийм зүйлийн цанаасаа надад нэхэд идэг. Тэгэл тий. Одоо тэгээд хараа одоо асуудал нөгөө талаас яригдчих эхэлнэ. Тэр хүн дургу байвал яах юм бэ? Одоо жишээлбэл тий ингээд угаасаа л би тэрвэлдэх дургу гэдэг ч юм уу. Эсвэл наад чи ингээд амар сонио би ингээд сексийн дараа ярилцах дурггүй ч юм уу тий. Эсвэл ингээд тэгээ чи дургу байж бол би дуртай байна тий. Наа чи секс натаа гэсэн боос та хохно ааш. Энийг бодож хийсэн баас тий. Тийм бидтэй гэдэг шиг. Тэгээд яг ингээд секс сайн болсон тэр сайн болсон сексийг гайхалтай гэдэг дахиад нэг өөр шатанд аваачих зүйл нь яг after care юм байл гэж миний дүгнээд байгаа. Тэгэхгүй бол тэгээд нэг зүгээр л техник бигээд үзүүлцэнтэй нэг юм жоохон магталч тавьсан секс болоо сайн гэж дүгнэж болох ч гэсэн гайхалтай гэж бол хийзээч ангилахдахгүй юм байл гэж би бодсон тийм үгүй секс. Тэгэхээр гаргалгаа нь энэ гэсэн үг юм тий. Одоо ингээл аягүй олон хүмүүс сонсож байгаа шүү дээ. Юу дээ ихнэр нөхөр ч юм уу найз залуу найз охин тоогоо тэгэнгүүтээ ингээд нөхөр нь за ихэнхдээ за ингэж хэлвэл бас худлаа иж магадгүй. Гэхдээ бараг цаагаар байна шүү дээ. Ихэнх ирчүүд жоохон дурггүй иж магадгүй тий ингээд after care хийх ч юм уу. За эсвэл энэ бүр өрөөсгөлж ойлгож иж магадгүй. За мэдгүй эрэгтэй ч юм уу эрэгтэй ч нэг тал нь аль нэг тал нь ингээд дурггүй, аль нэг тал нь ингээд дуртай нөхцөл яг яах хэвтэй. Зүгээр ингээ хэлчих хэвтэй маа тий би ингээд юм дурггүй. Тий ингээ би ингээ зурлаж өтөх дурггүй. Чи хоёул ингээл юмаа дуусгаал би буруу араал чи буруу араал тэгэл үнтэй тусцаа унжил гэдэг ч юм уу. Тиймэрхүү тохиол ямар нэг нь юу байж болохгүй юу? Дундээ хан дундаа уулзах хэрэгтэй баг. Яг энийг ярилцж л дундаа уулзах. Окей чи дургуй мэн би тэгвэл дуртай байна. Тийм учраас огт хийхгүй биш бүр амар минийхаар хийх биш те хоёулыг дундаа уулзъя. Яагаад гэвэл надад чухал те. Үгүй гэхээр зэрэг чи надаа ингээд амар муухай би ингээд хаягдсан мэдэр төрөөд байна те. Би ингээд зүгээр ачлалцсан юм шиг төрөөд байна гэдгийг бүр яг үннээсээ хэлж чаддаг. Зүгээр ганцаар ингээд дотроо бодоол яваал ингээд гойнойлах биш те. Хэлээл би дуртай чи дургуй бол хоёр дундаа уулзъя гэдэг тийм нөхцөлийг тавьж чадхал хэрэгтэй баг. Тэгэл өгч чадахгүй гэвэл тэгэл одоо тэр дахиж муухай мэдрэмжийг авахгүй бол би бол тэр хүн дахиж унтахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ ингээ одоо насаараа тэгэж явж байгаа хүн байвал яг ингээл тий за нөхрийнхөө ч юм уу эхнэрийнхээ ч юм уу тэр занг ингээ за одоо цаадах ч угаасаа л юм яшиг гэдэг ч юм уу. Тэг ярихаар нөгөөх нь ойлгохгүй. Үнэхээр хайртай сэтгэлтэй бол тэр хүндээ би сексийн тал мэдрэмжээ гоё төрүүлж хийсэн. Энэ маань хайрлагдсан мэдрэмж аваасаа гэж бодвол хийх баха. Хийхгүй байна гэдэг чинь тэр хүнээс дотор сэтгэл гараад ин гэсэн үг биш үү? Үгүй юу. Тэг байх түрүү ингээ хойлоо ярьсан шүү дээ. Ингээ заримдаа ерөөсөө өөртөө таалагдах гэж биш. Ингээ би өөрөө тийм мэдрэмжийг авахын тулд биш. Нөгөө хүндээ ингээ би гоё мэдрэмж өгмөр нь шүү дээ. Нөгөө хүндээ илүү ингээ сэтгэл гаргаад тий. Хүсэг өөрөө ингээ бүр амар одоо за бүр хүсээгүй мал хүн хийхгүй шүү дээ. Гэтэ нэг юм хүнээс нэг юм 1 минут тэрвэрэх ч юм уу эсвэл нэг юм тий толгоон дээр нүү тухан дээр нүсгэж ч юм уу нэг тиймэрхүү юмд ч юм бол ямар ч хүнээс бол гарах юу байх гэж бол бодож байна. Гарч чадах үйлдэл гэдэг юм уу? Эсвэл үйлдэл цаг хугацаа тиймэрхүү байх учраас тиймэрхүү юм дээр бол цаг зарцуулаад эсвэл ингээд үнэхээр дургүй байсан ч гэсэн тий бахад нэг бодоод үзгүй тий энэ эмэгтэйд би хайртай эсвэл энэ эрэгтэйд би хайртай яагаад ингээд тэр хүнийхээ хүсэж байгаа ямиг жоохон ч гэсэн ингээд 10 минут хэврэлтэй ч хэвтэхгүй маа хэд ядаж 1 минут хэврээ хэвтчихье гэдэг ч юм тэгж бас бодож болох юм гэж бодож байна. Тийм ээ. Азар өстой яагаагүй байна. Бүр юм тас хөлдөө сексэн дараа шууд босоод шал өөр юм хийгээ штэ тийм үтээс азар дайралтай тааралт бол надад нэг тийм болсон. Тийм үү. За.
Энэ би ингээд сая энийг яг ярьж байхдаа би тэр залууг яг ингээд бодлоо. Би яагаад тийм сонир мэдрэмж авсан бэ гэж бодсон бэ гэсэн чинь би нэг юуны залуутай танилцаагүй юу гэж нэг залуутай ингээ хаасайгүй юм хийгээгүй юу метроны буудлын юм мөн дээр ч гэсэн нөгөө хүмүүс ажилтдаг юм дотор тэгээ тэр чинь ер нь бол нэг юм хурдан хийгээд дуусчаа штэ ингээ амар хурдан хийгээд олон нийтийн газар хийж байгаа юм чам тэгээд тэрний дараа ингээ бодохоор амар хурдан ингээ заа баяртай гэж салцсан байхгүй юу за нөгөө залууд тэгээ метро ч ингээ тэр 10 минутын дараа метрогоо ер нь бол авч болох гэсэн байгаа байхгүй дараа нь би ингээ бодоход тэр үедээ би ерөөсөө тэгж бодоагүй байгаа байхгүй тэнгүүтээ ингээ бодохоор юм хийж дуусаад метро руу уруудаал тэгсэн чи тэр залуугийн метро ирж таарал тэгээл нөгөөдөг чи ингээл за баяртай гэл тэгээл би нэг ингээл тэг нөгөө нэг жинхэнэ буруу жишээ хараад за баяртай гэл ингээл амар хурдан яваад гисахгүй. Тэг би тэр үедээ ингээд амар гоё байсан ч гэсэн ингээд дараа нь ингээд бодсон чи би ингээд амар гунигэлсэн юм байна заяа. Тэг яга дараагийнхаа метрог ингээд авч олоогүй юм болоо тэг ингээл хичнээн бит хоёр юм гэр орондоо тгээгүй ч гэсэн тэг олон нийтийн газар тэгсэн ч гэсэн ингээл метроны буудлын дээр намайг тэрвэрээ зогсож олно шүү дээ ер нь бол тэг ингээд өдрөө мань хараад эсвэл ингээ тий гой ус мөсийн маань илээд ч юм нэг юм 10 минутын зай бол тэр хүн байсаахгүй ер нь бол метро ч нэг 10 минутын зай байж та штэ тэгээгүй байсан чинь надад тэр ингээ амар юм үлдээсэн заяа миний сэтгэлд ингээд нэг юм ер нь нэг юм хар толг гэдэг юм уу яа тий муугар их юм бол тэгэд ингээд тэр ингээд нэг юм мэддэгтэйгүй ч гэсэн тэгээд би ингээд нэг юм мэдрэмж нь миний сэтгэлд ингээ үлдсэн юм шиг байна. Хэлж чадахгүйгээр ингээ дотроо ингээ кодлогдоод ингээд явцсан шүү гэдэг ч юм уу тийм ингээд мэдгүй тэгээ тэр явж угаасаа тэгэл би нэг тесрэл тэгэл ер нь бол дууссан шүү дээ тэр чинь. Тэгээ тэр тесрэлт маань ч гэсэн бас тэрнтэй холбоотой байсан байж магадгүй нөгөө нэг энэ залуу яг намайг ингээ тий хайрлахгүй байна да гэдэг ч юм уу тийм мэдрэмж ингээ авцсан байсан болохоор тэр өдрөөс хойш тэр нь ингээд явсаар нэг юм дараагийн үйл гаргасан үйлдэл юм ингэж яагаад. Тэгээ тэр бол айгүй муухай санагддсан байлээ. Тийм мэдрэмж авах. Би бол яг тэгэж нэг юм авч үзсэн ингээд. Яг хоо ингээд юу олж болох ч гэсэн тэр хүн за бит хоёр олон нийтийн газар тэгсэн юм чи юун тэгэл тэрвэрлэлтэй ил байж байгаа гэдэг гэж бодож бодлого ч гэсэн хүсвэл тэр хүн хэрэг ямар нэгэн байдлаар аль нэг нь хүсгэл юм бол тийм цаг зав бол аль ч хүнээс гарч чаддаг байх гэж бодож байна. Тийм шүү дээ. Тий нэг амар сонио. Нэмэр сагдчихлаа ш. Тэр тийм тий. Би бас тэрийг яг дараа л ингэ бодсон. Амар ашлуулсан мэдрэмж төрх юм байна нэрнгээсээ. Тэгсэн гэж чаддаг. Яг түр нөгөө сексийн дараах гуниг гэдэг зүйл чи яг хоромтлогцараад гомдол болсон жишээ бол заяа дээр байгаа юм байна тий. Харин тийм. Би одоо ингэ яг нэг юм олон нийтийн газар хийгээд бака гэсэн секс ингэ хайж байгаа сайн нэг олчлоо л доо. За. Гэхдээ би тэрнээр гомдоогүй байна. Яагаад гэхээр дараа нь бит хоёр бичлэлсэн юм байна. Тэр чинь ингээд хараа ийм болсон заяа тэр секс нэг юм. За амар өстой бараг метроны буудлын шүү дээ. Метроны буудлын дотор биш ч гэсэн амар юм олон нийтийн газар бит хоёр хийж заахгүй юу? Амар олон одоо ингээд барьж болохоор газар тий. Тэгээ хийчингүүтээ ингээд юу ч болоогүй юм шиг ингээд хоёулаа ингээд зүгээр Босч заяа. Яа за. Юу ч болоогүй юм шиг ингээд зүгээр хоёлаа ингээд зүгээр амьдралаа цааш нүржлүүл яваад гэсэн заяа. Гэтэ ингээд тэр момент нь өөртөө ингээд амар гоё байсан болохоор дараа нь тэгээ над руу ингээд нүг салаад ингээд явж байхдаа ингээд бичээ тий. Гэтэ ямар тэнийг дуусч хоёлаа ингээд яасан гүштэйгээд өөрөө нөгөө нэг тэр яриагаа төрүүлж эхлүүлсэн болохоор зэрэг тий. Ингээд нэг жоохон ингээд хоёлаа цагийг хамтаа өнгөрөөж чадсангүй аягүй тийм сонин салчлаа. Тэрэн дээр уучлалт би өсөж байна тий. Дараа хоёлаа бүр илүү гоё тухтаа уулзаад ингээд хоёлаа гоё ихрэлэлцээ заа гэдэг тийм өөрөө хэлсэн болохоор тэр залуу би гомдоогүй юм. Яг гомдохгүй байж тийм шүү. Харин тийш тийм юу ч олоогүй юм шиг өнгөрчхөр чи. Харин тий тэрийг мэдэрч чадаад одоо би алдаа гаргачихжээ тий. Алдаач байх тий. Би ингээд сексээ дутуу дуусгачихжээ тий. Дуусаагүй байхад нь дуусгачихжээ гэдгээ мэдрээд тэрийг ингээд нөгөө партнертаа эмгтэн ч эрэгтэн ч хэлж чадчихагаа болол тэр гоног үүсэхгүй юм байна. Гомдол тэрнийг бол хоримтлуулахгүй юм байна. Тэгээд ихгүйгээр юу ч болоогүй юм шиг гой зүгээр амар юм quick sex байсан да. Ингээд гоё ялаа дууслаа гэд ингээд дуусчихгод айл нэг талтаа бол гоног үлдэх хэл юм байна. Тийм бэ тий. Тэгэхээр хэлэх зүг юм байна. Харин тий иймэрхүү тоодох хүмүүс байдаг болоо за юу их санаа зовд ингээд үү. Харин тий эсвэл ингээд нэг юм нөгөө хөлтөө хүмүүс гэдэг шүү дээ. Тэгвэл та нар хөлтөө байна. Энийг ингэж бодож байгаа бол чи хөлтөө гэсэн үг аа.
Тэгээ юу амар сүрцээ тэгээл гой секси гэл дуусаал тэгээл яач нэ зүүн амар араас нь хим нэгтийн ч гэдэг ч юм уу. Мэдгүй тэгж бодож байгаа бас хүмүүс байж магадгүй юм тий. Тийм. Бичээрээ тий. Яагаад тэгж бодсноо бас бичээрээ сонирн байна. Яагаад гэхээр одоо бит хоёр чинь бол өөртөөхөө үднэс л яриад байгаа шүү дээ. Тэгээд тэр яг халамжийг эмэгтэй хүн илүү авах хэрэгтэй ч юм шиг чи бит хоёр магадгүй их ярьсан байж магадгүй тий. А гэтэл эрэгтэй хүн эмэгтэй хүнээс яг юу хүсдэг байж болох юм тий. Сексийн дараа бидний мэдхгүй юм хүсдэг ч гэж магадгүй шүү дээ. Тэдний бид нар мэддэггүй. Тэгээ нөгөө хүн хөрхийг гомдоод яваад байдаг. Тийм байвал бид нар мэдмээр тэрийг бичээрэй бит please гуйж гин. Тэгээ надад нэг ийм зүйл байна. Одоо ингээд энгийн сексийн дараа болвол окей, эмэгтэй эрэгтэй хүмүүс ингэж бодд юм байна. Гэтэл BDSM сексийн дараа бол aftercare гэж зүйл бүр зайлшгүй байх хэрэгтэй байдаг гинэ. Хоёрыг BDSM сексийн тухай ярьсан дугаар дээр ч гэсэн тухай хальт дурдсан. Гэхдээ одоо бас ингээд жоохон дэлгэрүүлээд ирэх гэж бодож байна. Ер нь яг яагаад хэрэгтэй юм бэ гэхээр нэг нь одоо доминант, нөгөөх нь одоо ингээд submissive байдлаар ингээд тэр чинь нэг нь эзэрхийлсэн байдлаар хийж байгаа шүү дээ. Эмэгтэй ч эрэгтэй ч айл нэг нь илүү давмгаа эрэгтэйгэр те. Тэгээ ингээд цохиж мөхдөг ч юм уу, алгадаж малгаддаг ч юм уу те. Зарим нэг нь бол одоо ингээд за тэр дугаарыг сонсороо та нар тэрэн дээр ингээд яаж ингэж те доминант үйл гаргадаггүй гэдэг ярьсан баг. Тэгээ тэр нөхцөлд ингээд байр суурь нэг хоёр өөр болцсон байгаа те. Яг ийм одоо секси дуусны дараа харин жинхэнэ ингээд нөгөө инхрэлцээ те за одоо ингээд дууслаа мууслаа те ингээд буцаад ингээд баланс болгоё энтер гэж тийм автокэр хийхгүй болонгууд нөгөө сабмисс талд нь харин жинхэнэ гойг ордог гинэ. Энэ бол бүр заавал байх ёстой зүйлээ гэж эрдэнэт бичсэн байна. Зөв байна тэр эрдэнэтэд. Тэр бол зайлшгүй байх ёстой зүйл байх гэж бодож байна. Бодож чинь гэж угаасаа байх ёстой байх. Өөрсдийнхөө ч гэсэн туршлага дээр тулгуурлаад үзэх юм бол нэг юм хальт софт BDSM гэдэг мэсний дараа мараа ч юм уу тийм ингээд амар ингээд малгадуулчаад тий ингээл багалзуурд эсвэл бүкс мөсөн дээр ингээд завхуулчаа тэгээ дараа нь ингээд юу ч болоогүй юм шиг тэр чинь ер нь бол би ингээд нэг юм арай агсан төвшөнд агсан төвшин гэхэр ч арай өөр юм байна. Нэг юм арай өөр төвшөнд ингээд секс хийж байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд янз бүрээр хилүүлдэг ч юм уу тий тэнгүүтээ ингээд тэрнийхээ дараа ингээд тэрнийхээ тухай ярихгүй ч юм уу тийм ямар байсан гэж яахгүй шууд буруу хараад умтаад өгөх юм бол надад бол зүгээр жинхэнэ зээл санагднаас дээ. Зүгээр орноос хөөж болох юм байна. Явчия. На баваач хэд яваа. Одоо энэ дэрсэн жиг бав гэдэг үгийг ашиглах юм шиг дээ. Эртэн. Тийм шүү дээ. На баваа яв манахасаа. Яа тэгж мэднэ. Тийм тэр бол зайлшгүй ярих ёстой. Тэгэхгүй бол тэгжээч нөгөө нэг левелд очихгүй бол секс хийж байхдаа тэр чинь хоёр шал онд байгаа шүү дээ. Нэг нь эзэрхийлээ те. Тэг арай юм одоо арай нэг өөр төвшин тэрийг ингэж нэг юм одоо мах гэдэг чи юу хээ. Одоо илүү эрх мэдэл. Тэг илүү эрх мэдэлтэй очсон. Нөгөөдг нь болохоор бүр ингэж эрх мэдэл нь бүрд ороцсон байгаа хүмүүс ч тэрийг ингэж сексэсний дараа нэг төвшөнд очиж те. Тэгж ярихгүй болвол тэр нь явандаа ингэж бүр асуудал болоод бүр гэр бүлийн нөгөө жинхийг юу болчих магадгүй бах. Нөө яриаггүй хоёлаа ингээд нэг левелд очихгүй болохоор нэг нь нөгөө эзэрхийлэгч гэдгээрээ хэвээрээ ч юм уу ингээд нэг юм тэр чинь нэг юм жижиг юун дотор орцсон байгаа шүү дээ. Одоо дүүр гэдэг ч юм уу ингээд орцсон байгаа хүмүүс чинь дараа нь тэрнээсээ ямар нэгэн байдлаар тэгж after care хийж гарахгүй болвол тэр нь ингээд бүр даамшсаа явсараа тэр нь бүр жинхэнэ том асуудал болох байх гэж болдог гэж бодож байна. Би бас аль нэгтэй байна. Би ч угаасаа тийм амар эзэрхийлүүлэх дуртай юм шүү дээ. Тэгээд хэдийгээр би нэг амар доромжлуулж байгаа мэдрэмж юусаа авдаггүй ч гэсэн тий намаа ингээл янз бүр дууж модод мэдгүй ягаад чи намаа ингээл нэг юм хөхний толгой болгоноос нэг юм жоохон ингээд нэг юм жоохон бүр амар тасаацахгүй ч гэсэн ингээд нэг юм жоохон зулгааж ч юм уу бүкс өснөр зохиож өгөөч юм тий намаа ингээд амар ингээд нэг юм ёо тий гоё үгээр хэлэх ч юм уу тий тэгэж мэхэд би ингээд миний сэрэл хөдлөнө гэхээс би амар доромжлуулж байгаа мэдрэмж юусаа авдаггүй. Гэхдээ дараа нь би ингээд алгадуулсан хүн чинь хэрэлүүлмээр байна шүү дээ. Ингээд миний хацсан мастер дээр ингээд зохиж мөө бүкс мөхөн дээр улаатал зохилсон хүн чинь ёо өвдөж जैन тий. Тийм юм чинь тухайн үед сексийн ашиг авсан ч гэсэн дараа нь би ингээд бүкс нөөцнөө ч юм уу тий эсвэл тий арай хүчтэйс нөөч юм уу үгүй ядч нэг тиймэрхүү яриа өрнүүлчдэг. Тэгээд жоо хэлж мэлж өгч мөгөөл тий. Тэгээд ингээд дараа нь ингээд яг тиймэрхүү юм дээр би яг яа тийм ээ чухал байд юм бэ гэдгийг би бол ойлгосон бас. Яг секс үеэр надад болон чи намайг яаж хүчрхэлж болно. Гэхдээ дараа нь намайг чи буцаж байранд тавих хэрэгтэй тий. Харин тий. Тэгвэл болохгүй хэцүү шүү дээ. Тий. Тэгвэл бүр жинхнээсээ бүр алгадуулсан юм шиг болно. Тэгэн шүү дээ. Буруу араа хийх юм бол тэгээ яаж яах нөгөө эго ихтэй ариуна чин жинхэнэ эгонд гарч ирж шүү дээ. Секс дууссан дараа чи юм яасан гинэ.
Барин шавьчих. Яа, үгүй ийм байвал яг одоо хос хоёр хоёулаа эсвэл хоёулаа ерөөс юм after care хийх дургүй байл яг уу. Тийм байдаг болов. Байт юм бол ямар сони тий. Ийм байдаг гэж мэдхгүйгээр секс гэж байх уу. Одоо хүний ойлголт нь ингээд за тавилаа секс дууслаа гэд ингээд бодцдог. Тэр нь өөрсөнд нь асуудал биш тийм хүмүүс бас байдаг гэж магадгүй нэрээ тий. Ямар сони. Харин тий. Эсвэл ингээд тийм байдаг байж байгаад хайрладаг, инхрэлдэг байж байгаад бүр ингээ байха болцсон. Тийм асууд хэрэг байдаг бол гэж би бас бодож байна. Байдаг баха. Энэ тэгээ олон хүн дотор байж л байгаа л та яаж ч тий. Харин тий. Тиймэрхүү одоо хүмүүс айгүй сонирхолтой санаж байна. Тийм болохоор ингээд комент ч тий бит хоёр ингэдгээ, тэгдгээ, би ингэдгээ, тэгдгээ гэх тэгвэл бас нэрээ ингээд ийм бас юм байт юм биш тий. Энэний гаргалгаа нь юу гэж болох юм болоо гэж бас хүндөө ярилцаж бас болох юм. Дараагаас нь. Нэрээ би энэ дугаарыг комментиг уншихыг амар хүсэж байна. Бит хоёроос бус хүмүүсээ юу гэж бодож байгаа юм бол тэ үсэн юм ээ нэрээ. Тий бас дургуч хүн байж магадгүй шүү дээ. Юмаа хийгээд дууссан юу араас нь тэгж юм ярьж хэвтэх мэвчих гэдэг ч юм уу. Юу завтай юм автаа гэдэг ч юм уу мэдгүй нэг тиймэрхүү бодож ч бас магадгүй л ах. Тэр тэгвэл сексиг юм хайрлалцах зүйл гэж ойлгохоо болцсон байна гэж ойлгож болох юм болов эсвэл секс гэдэг зүйл чинь тойрын хувьд тийм зүгээр л хийх ёстой ажил болоод туурчихсан байгаа юм шүү гэдэг дээр нэг бодох ёстой юм шүү. Бас тийм байж магадгүй байна тий. Тий ажил гэж хараад энийг хийх ёстой бит хоёр ёо нэг ял шиг юм хийгээд дууслаа ашгүй нэг 50 дууслаа гэдэг ч юм уу. Тийм хандлага харж байгаа тохиолдолд энгийн зүйл байж болох байх. Мэдгүй одоо тэр ёстой мэдгүй байна. Тийм болохгүйсэн. Харин тий. Би одоо хүмүүнтэй хамт байж байгаад насан турштай хамт байна гэж хийцэн хүн маань бол хэзээ ч тийм хүн байхгүй. Тэгээ тийм болох юм бол би ингээд 60 настай байсан ч гэсэн хөөе би юм амар яа. Намайг ихрэлээч яах гэдэг байгаа гэ. Үгүй гэхдээ бараа хизээч гэж ер нь хэлж болохгүй бах заяа. Би ингээд түрүүн ярьсан шүү дээ. Минийх ингээд багсаад идэм байна гэд. Би бас ер нь тэр талын эмхтэй болж иж магадгүй байна гэж би сая өөрийгөө зүгээр бодлоо дүгнэлээ. Явсаар байгаа те ингээд эсвэл хайрч багс тийм үү мэдгүй яадаг чи. Үгүй нэ за тэр залуу чи амар тооксик залуу байсан болохоор зэрэг чи энийг нормал гэж бодож байгаа. Яг юм хайртай хүнтэйгээ уулзраад юм яг эрүүл юм хайрын харилцаанд орохоор чин зэрэг эн чин юу болно штэ нэ за. Байх ёстой бүр улам гоё л. Тийм. Би одоо өөдөөс амар ясна. Наад залуу ч юм ийм болгоцсон мэ битээ тийм бол. Үгүй бүр юм өөр юм хийдэг хүмүүс байдаг болоо одоо ингээд сексигээ дууссан дараа ингээд бүр шал ондоо юм ингээд өмсөлцөж тэрвэрлдэж мэрэлдэж гадна. Цогтой могтой ч юм уу эсвэл нэг юм өөр юм байдаг та. Тамхи татах уу? За тамхи татах бас байж болох юм тий. Айгүй олон хүмүүс тамхи татдаг үстэй. Гэтэ тэр чинь ингээд бас after care дээр орохгүй яхаа өөрийгөө кэрлж ийн байж болох юм байна. Одоо зөвхөн нөгөө хүндээ биш ингээд бид нар чинь ингээд 0 ороод усанд орж ийн марж ийн тий. Гэдэг чинь бас өөрийгөө нэг кэрлж байгаа нэг хэлбэр шүү дээ ер нь бол. Эрэгтэй хүмүүс ч юм уу эмэгтэй хүмүүс нөгөө яг ингээд биеийнхаа дараа юу дуусны дараа тамхи татдаг нь бас өөрөө өөртөө л кэрлж байгаа нэг юу юм болов. Өөрөөгөө л кэрлж байгаа хэрэг. Хөөе хамт усмасанд орох гоё тий. Яг юм игээд дуусна дараа бүр гоё. Харин тийм ээ. Дааш тэрэнд нэг тийм хүн болгон дуртай бас биш үү юм шиг байна. Хамтдаа усанд орох гэдэг зүйлтэй тий. Шаарэ. Шаарэ ч гэж. Би нэг залуутай уулзж ирсэн. Тэгсэн чинь тэр ингэдэг гэсэн заяа. Би ингээд нөгөө нэг юм игээд дуусны дараа 0 ордон шүү дээ. Тэгсэн чинь тэр ингээ хамт орох юм дуртайсан заяа. Тэр намайг бизнесийг харах юм дуртайсан заяа. Тэр барыг тэрний барыг секси хамгийн өргөл байсан баг. Секси юм биш аа. Шээж байгааг хахна уу? Намайг шээж байгаа. Тэр амар юу гэсэн заяа. Надад бол ингээд эхлээ би тасаагүй байгаа шүү дээ. Ингээд ерөөсөө хүн хараад хахаар угаасаа ямар ч юм шээж чаддгүй шүү дээ. Амтэн шээж чаддгүй шүү дээ. Нохон мохыг хараад хахаар битээ хараад хэлдэг та. Тийм үү. Мэдгүй тэгэл тэгээс шүү манай юм. Битээ нохолоо хараад наад чи хөрхи шээж чадахгүй юм байна. Гэтэ тэгдэгсгий бол сайн мэдгүй байна. Нохотой байж үзээгүй болох тэр. Тэгээд мэдгүй анхандаа бол надад айгүй хэцүү санагддаг гэсэн заа ингээд юм. Би харж ил та гэх ингээ гуугаад байдаг гэсэн. За би цэцгэж чаа ингээд. Тэгтээ ингээд урд ингээд өвдгөний урд ингээ өвдгөл суугаад ер нь бол ингээд тэг ингээд ер нь ингээд сонсдог юм уу яаж таашаалаа тий. Тэгээ тэр ингээ амар гоё мэдрэмж өгдөг гэсэн. За. Тийм ташаал авдаг хүмүүс байдаг гэсэн. Тийм үү. Сүүлдээ яг хаа дасчдаг юм байл л да. За яг нөгөөдөг чинь ингээ тий. Би тэр чинь яг юм өөрөө дуртай да биш. За энэ хүн ингээ бас дуртай юм чинь тий ингээд яга байж болохгүй. Гэхдээ надад бүр ингээ амар дургуун мургу би бол юм тийм бол байгаагүй. Окей, хүний дуртай юм байлгүй. Би угаасаа хааштай шиг нь ойлгомжтой. Гэ тэгэж л баацсан болохоос тэгээд мэдгүй тийм бас сонин үйл гаргадаг хүмүүс бол байд юм билээ. Гэж тийм болохоор бас сонин үйл гаргадаг хүн байл бичээд ороод ирээрээ би ингэдэг шүү гэ тий.
Нэг олон хүн донч үзэг болохоор битооч мэдэхгүй байна. Яа трагедиас. Уурлаа гараа явдаг магадгүй бас тэр нь after care байсан ч юм билүү аа гэж өсөлтэй. Хоёлаа нэг ийм талаар яриад төгсгөлийн хэсгээ базаа гэж бодож байна. Яг ийм red flags юу юм бэ те? Сексийн дараа care хийхгүй одоо тийм хандлага гаргаж байгаа зүйлсүүд харилцаанд тийм сөргөөр нөлөөлж болцсохгүй red flags-үүд юу юм бэ? Миний хувьд л чи биний хоёр юм бичсэн байна. За. Шууд ингээд босоод явах бол миний хувьд амар том red flag заяа. Бусдын одоо ингээд ойлгох гэж хичээж болох ч гэсэн ингээд шууд ингээд босч яваал шал өөр юм хийгээд ч юм уу. Надад нөгөө нэг цаас мас авчих гад ч юм уу. Ус мас авчих гад явцсан босныг бол би ойлгоо гэдэг байна шүү дээ. Зүгээр л босоод л өөр юм явждаг бол тийм миний би хийдэж хариулын шүүрч болохооргүй чадхааргүй. Тэгээд дуусангуудаа уцаа оролдох. Тэр бол би бас хизээч зөвшөөрч чадахгүй. Хизээч юм намайг амар үл хөндлөж байгаа юм шиг тийм зүйл юм шиг бол надад санагддаг. Чиний үед юу вэ? Энэ red flags-тай хоёлын нэг хэдэн ч тал гаргаад ингээд төсөлөнд дуусгая. За наад хоёр ч юм бол хоёулаа заяа. Утас бол ялангуяа. За яг хөө тэр нөгөө босож явдаг дээр бол би ойлгон за босож яваад одоо 0 мэл ордог ч юм уу. Тэрийг бол ингээд өөрөө босож явдаг хүний үед бол амар ойлгож байна заяа. Гэтээ ингээд нэг босож яваад шал өөр мөр юм хийдэг ч юм уу те ингээд юу гэдэг босож онгод оцмцаа оролддог ч юм уу нөгөө өөрөө цэнгэлж байгаа мэнгэлж байгаа. Тэгж мэх юм бол надад зүгээр ингээд ёо шууд зайлцал гэж одоо шууд би бараг шууд хэрүүл хийх байх. Нөгөө хоёр дахь нь болохоор нөгөө надтай ингээд амар гоё одоо ам секс мэксэсний дараа ингээд амаа ингээд шууд орно угааж мугаах. Би бол тийм амар дурггүй ингээд. Тэгэх юм бол тэр бол ингээд амар шууд red flag шиг санагдана гэл би одоо бохор юм уу хайшин тий тэгж мэгж байгаа юм шиг тэр тэгж санагдана. Өөр ч одоо юу яаж болох юм? Хүнтэй уцаар явуул яах вэ? Уцаар оролдохоо болиг бүр уцаар явуул яах вэ? Тэгвэл зүгээр зайл, бүр зайл гэж. Ахиж хизээч уулзахгүй гэж. Тэгснэ тэр нь ямар ч тийм яаралтай дуудлага биш үү? Хөшөө юу юм бэ наа? Оо хийсэн юм уу байж лээ. Зайлтэй чи секси чи юм шиг. Яа тэгвэл би шууд хөө гарганаа. Өнөөдөр тэгвэл шууд хязгаарч харцахгүй хаа. Тэгээд гуравт нь нөгөө нэг юу бас муухай санагдана. Ингээд юм игээд дуусна дараа ингээд хитэж мэвтэ тэрнийхээ дараа ингээд бас өөрөөгөө жоохон цэвэрлж мэрлэхгүй бол ингээд амар хүлэрч мөлөрчсөн байж ингээд ерөөсө босож нөгөөтг ингээд нэг юм өөрөөхөө ариун цэвэрт анхаарахгүй ингээд байдаг та. Тэгэх юм бол жоохон ингээд ямар сони юм бэ гэж бодон за. Гэтэ нэг юм юу ч болоогүй болвол бас болно штэ ингээд зүгээр нэг жоохон хүлэрсэн ч юм уу тий. Тэгээд нэг юм 20 минутын дараа секс ахиа үргэлжлүүлчих чавал окей. Тэрнээс ш ингээд яг нэг юм секс дуусаад одоо нэг 10 минутын дараа ингээд жоохон тэрэлтэж чаад унтнаа гэсэн ер нь нэг юм мэдрэмж байдаг да. Тэгсэн байхад ерөөсөө нэг юм босож ингээд өөр мөрөөгөө цэвэрхэн болгож болохгүй байх юм бол надаа муухай санагдана. Тэрнээс сексийн дондор бол хөлөрч би энэ амар юм орж хийх мэх бол. Окей. Тэр бол окей. Тэр бол. Би бүр тэрэнд амар дуртай шүү дээ. Амар сонь заяа. Би өөрөө хөлөрдөг төрлөө болооч тэр юм уу. Нөгөө хүн маань ингээ яг бас адилхан хөлөж мөлөрдөж юм уу. Хоёул бүр хөөсөө гарт хийж мэддэг секс мэддэг бүр зүйлс авдаг заяа бүр. Яа би бүр алж байна. Яа ямар гоё секс вэ гэж бодсон. Үгүй хармаа болон тэгэж хөлөрчөө тэгээд ингээ яг ундах болохоор ингээ нөгөө хөлсөө угаахгүй болох юм байна. Тийм ээ. Тийм ээ. Би зүр дондороо сая өөрийнхөө хөлс зэргийг хийсэн. Дараа нь хавтаа усанд орох тэр гоё. Тэгээд надтай цаашдаа унтах муудах залгаж байгаа сонсч юм. Хүсэнгэрт тосонгэрт секс хийчихэд хамтдаа усанд орох гоё байдаг байх нэ. Тэр бүр амар гоё. Тэгээд дээрэс нь бас нэг юм байна. Одоо ингээ бэлгэвч хэрглэжээд бэлгэвчнийхаа цаасыг дуусныхаа дараа хаяхгүй бол надад бүр амар муухай санагддаг заа. Хүмүүс ч ингээ хайж маажтэй шүү дээ. Эсвэл маргааш нь ингээл өглөө ингээ шалан дээр хөвтөж мөвтөж идэх ч юм уу. Мэдгүй. Тийм надад айгуу тийм бохор санагдаад идэх заа. За яста. Үгүй нэг юм цаас ингээл ураал ингээл хаяал тэгэл нэм газар мазар ингээл хайж штэ юм хийх гэж байгаа юм чаа. Тэнгүүдээ ингээд тэрийгэ 0 мэл орохдоо ингээд гоё аваа тий. Бэлгэвчнийхаа ингээд хомж мэмэд ингээд хайж маяхгүй ингээд нэм сонин цаас мас ингээд хайцсан ч юм уу тий гаднах тэрийг ингээд маргааш өглөө бол ингээд байж л ах юм бол надад тэр бол амар муухай зүйл заяа. Тэр миний хувьд бол баг after care-тэй орсон соёвч. Тийм шүү дээ. Айгу муухай мэдэрдэг шүү дээ. Нарийн тийм муухай баахан билэж хөлрүүлсэн гэвтэж гарч тийм үстэй. Босоод 2 секунд л болно үстэй чоог санагдаж. Харин тэрийг хайчихгүй гэж. Мэдгүй тиймэрхүү юм ингээд айгу тийм юу санагддаг муухай. Түрүүн би нөгөө нэг соло секс ярьжсэн да ганц үнэ секс нөгөө нэг хэсэг ингээд ер нь бол нэг секс хийхгүй дээ чинь хүмүүс ч ер нь л
ганц бие үнэ секс нийлэн хийж байгаа штэ. Ингээл тэгээд би яг тэр үед ингээ анзаарсан хгүй. Нэг хэсэг ингээ өөртөө хийж байгаа. Та сүүлдээ бүр ингээ хийхээ болцсон заа. Яасан бэ гэсэн чинь хийсний дараа амар сонин гонигтай гадсан хгүй. Хийгээд ингээ дуусаа тавьчлаа штэ. Тэгэнгүүт ингээ нэг юм сонин гонигтай заа. Би бол ингээ ажралтай байх хэвээр доо. Тэгсэн чи ерөөсөө ажралын гормон ингээ ялгархгүйсэн хгүй. Тэг ингээ гонигтай тэгээ сүултээ би ингээ хийхээ болоо заяа. За ер нь болоо юм байлээ гэх. Тэгээ би ингээ санаа зовж байгаа штэ. За ер нь би ингээ секс хийхээ болж байгаа юм биш үсттэй тий. Ингээ бүр юм секс дургу болж байгаа юм биш үсттэй. За энэ ер нь яг юу болоод байна гэд. Тэг ингээ бүх ингээ секс той маа интернетээр хайж маяд. Хэвээ бүгдийг хайж байцсан хоол тэгээд доош байж тэр өстөр. Харин тэгээд нэг хэсэг бүр яг тийм байсан заяа. Бүр ямар ч хүсэл ахгүй заяа. Том нэг кино үзсэн ч гэсэн хичээл тэг нэг юм амар гоё болохгүй ингээл яг ингээл тэгэл тавьчаал тэгэл болчоол тэг нэг юм за тавих ёстой гэсэн юм шиг за би 2-7 хоног ерөөсөө өөртөө юм ийсэнгүү нэг хийчи да гэсэн нэг юм листээ гаргаж ирээ бараг энэ 7 хоногт хийхстэй юмных нэг байсан шиг тэгээ би ингээ бодохгүй гэж нилээ ингээ судлаа ер нь ингээ секс хийхгүй болж байгаа юм шиг зү гэсэн чинь энэ айгу аюултай ингэнэ одоо ингээд 1-2 удаа ингээд гуниг төрөх бол ингээд окей гинэ ганц бие байж байгаад одоо ганц бие үнэ секс хийсэн дараа ингээд тэр нь ингээ даамжраад байх юм бол одоо ингээ айгу олон сармаар үргэлжлээ. Тэгээд наач ингээ те секс той мониторыг хаяад тэгээд ерөөсөө бүр сүултээ хийхээс ч ингээ залхуу малхуу өрөөд ирэх юм бол ингээд айгу асуудал болж ирдэг гинэ. Тийм болохоор тэгж ганц би хүний секс хийсэн дараа бас өөртөө амар after care хийх нэг айгу чухал байдаг гинэ. Ингээл өөрөөхөө сэтгэл зүйтэй яриа те. За чи ингээ сая ямар таашаал авсан, ямар байсан гэдэг ч юм уу. Дараа нь ингээд нэг юм амар гоо өөртөө цаг маг гаргаад те ингээл гой босоод цай уудаг ч юм уу. Эсвэл ингээд нэг юм гой тэгээд халуун дүүшэнд ордог ч юм уу гэд нэг юм өөрийнхөө биеийг ингэж гоё инхрийлэх ёстой гинэ. Тэгэхгүй болохоор би ингээ анзаараадсэн чи яг ингээл хийчихэл гэл буруу аргалаа унтаадаг ч тийм заяа. Ингээ ганцаараа байгаа юм чи одоо хашаач буруу арахыг ер нь бол ингээл за болчлоо гэд нэг юм ямар ч юм ашаад холбогдлохгүй заяа. Төрсөг гэж харыг тайлахгүй заяа ингээ нэг гарнаас нь баг ингээ орлож байгаа. Тэгээ нэг юм яг нэг юм гэл 50 мэдрэмж авчаал тэгэл ингээл дуусчихсан байхгүй юу. Тэгээ тэр мөдөө ингээд амар өөртөө секс хийснийхаа дараа гарангалах хийснийхаа дараа ингээд амар гоё өөртөө цаг зарцуулаа тий. Яг юунаас ч сая таашаал авсан бэ. Одоо айл цэгэн дээр ч байсан баймасан бэ гэдгийг ингээд илүү ингээд тийм цаг өгөх ёстой гэсэн. Тэгэхгүй болвол ингээд байнга ингээд гониг төрөд ах юм бол за одоо сэтгэл зүйн асуудалд орох нь цаашийн. Ер нь ингээд жоохон юм депрессэнд орох морготлын магадлал өндөр идэг гэсэн. Тэгээ би тийм юм байна гэж бодоод тэгээ тэрнээс хойш айгүй их өөртөө цаг гаргаж тэгж юм хийдэг болоо. Одоо нэг юм за өнөөдөр хийж биш. За одоо ингээд тэр өдөр хийшүү. Нэг юм цаг гаргана шүү тий. Ядаж л нэг юм орчноо бүрдүүлээ тий. Зүгээр нэг юм харанхууд гяс нэг юм хийчихээ болъё гэж бодоо. Тэгээ болсон чинь ер нь буцаад бас нэг юм секс мэдрэмж төрж эхэлт юм бэлээ. Ямар сони би ерөөс төсөөлөгдөөгүй бай. Сая чамаг би ингээд нөгөө өөрийгөө ингээд яадгүй aftercare хийдгүү гэдгсэн чи би яг одоо соло зэгсэн дараа aftercare юу байх юм бол гэж бодсон чинь хийж байгаа газраас шалтгаалт юм байна. Чи орон дотроо ингээд өөртөө хийгээд унтаад өгдөг юм штэ. Би ч нөгөө нэг юм цацрууш тавьдаг төрлийн болохоор зэрэг би бол хөвчлэн гар хангалаа тэр секс той мойтойгоо өөрөөгөө болох юу бол хөвчлэн байны өрөөнд явагддаг заяа. Минийх бол би яг байн дээрээ сууж байгаа. Бүр яг юм тусдаа суудаг хэсэгтэй заяа. Энд дээр сууж байгаа би энд хөлөө тавиад нөгөө хөлөө дээр тавиад миний зүүн гарын баруун гар тэнд энэ гэж үгээд утас тэнцээ барина. Бүр яг юм өөрөө байралтай заяа. Тэг өнөөдөр би яг хийсэн байхгүй яг подкаст хийчихээс нэг 3 цагийн өмнө ажилласаа ирчээд би өөрөө тоглосон гэж. Ажил дээр өнөөдөр миний бүр яг ороо орцсон юм шиг амар сонио өдрөөсөн. Хавар гэж. Тийм, өглөө болоод 7 цагийн үед би хөө ямар сонио алцгар өдөр вэ гэж бодоол заяа. Угаасаа тэгээ пост оруулсан мэс. Тийм, стори дээр би бүр жоохон алцгар өчлээгээд би бүр ингээд өнөөдөр ч би бүр ингээд яг алцгар явсан заяа бүр ингээд өмссөн хувц ажлынхаа залуучууд малуучууд дөрөс. Бараг би тэгж явсан заяа. Тэгээд нэг юм яг нэг юм хавар болоод миний ороо орцсон юм шиг би бүр өнөөдөр яг тэгж явж байгаа. Гоё. Тэгээд би ингээд өдрийн цайны цаг дээр ингээд сууж ирсэн. Ажил хурдтаараасаа л гэж бодоод цаа. Яач юм ихэд өөртөө хурдан хайрлаасаа ажил тараасаа би бүр өнөөдөр яг амар сонирхолтой. Тэгэл гэртээ орж ирээд ашгүй манай хүүхдч байхгүй байсан те. За гоё. Манай хүүхд найзтайгаа уулзсан гараа хэвчээсэн чи би бүр ингээд уухаа тас миний хүүхдийг гэж.
Ингээл амар гоё яг нөгөө барилтаа орж байгаа л ингээл нөгөө нэг те том үнийхээ кино мөн нөгөөдөж байгаа л амар гоё тавьсан заа би бүр өнөөдөр ёо амар гоё тавь дууснаа. Тэгээ ингээд яг дараа нь бол би ингээд нэг яг хөнгөн дүүртэж мөрчтэй те ингээд түрхэн өстэй юмнууд дөрвж мөрхээд ингээд сайхан яагаад тэгээд ингээд дөнгөж ажилласаа орж ирсэн чинь ингээд цаашаа ингээд явж маваад ингээд хувцсан амар юм зүг нүцгэн явж болдог заяа. Гэтэ амж те тэгэл тэгсэн амар яг юм гоё цаймаа бостлохож ууж муугаал яг тэгсэн юм бэ. Тэгээ яг чи болохоор зэрэг орон дотроо өөрийгөө унтахаас өмнө тавиулжаад унтдаг болохоор зэрэг жоохон гойны төрхийн үед бол төрх юм байна. Миний өөртөө тоглох тоглоом болохоор өвчлэн байнерууд ордог учраас заавал тий дараа нь угаад тий тэр нэг цацсан шингэн мэгний чи бүгдээ сайхан угаа штэ. Тийм биш тий дараа нь айгүй их ажил гарах юм биш тий. Гойныг төрөх зав байхгүй. Яа. Нөгөө тоглоом моглонуудаа угаадаж ариудаг юм тий сайхан гатааж матах гэсээр юу гойныг төрөх. Тэгээ сайхан амьдралтаа яваад тийм. Яа. Мэдмээр юм байна. Тэ хааны хинээрээ бас айгуу чухал юм байна. Тийм бэ. Би сая чамаг хэлэх хүртэл би хүмүүс ер нь өөрөөгөө бараг байна л тэгдэг байх гэж бодоодсэн чи үгүй л юм байна л та. Гүүш тийм. Чи тэгээд хараа хүний шингэн мэнгэн өөрөө шингэн мэнгнийг ингээд угааж босч угааж муугааж хүнтэй сексигээр босч угаадаг байжиж өөрөөгөө болгоо тавиулж гараад яхаа шингэндэг удаад үт юм уу? Үгүй би ингээ амар их шингэн гардггүй заяа өөрөөгөө тавиулцгаа. Би ингээ зүгээр нэг юм тэрхүү үедээ болгочиход байсан юм шиг байна заяа. За. Тэгээ ингээд бүр ингээ амар их ингээ шингэн мэнгэн гарах байгаа шүү дээ. Дэлбэрүүс бандажгаач тайлахгүй ингээд тэгж наа гэхэр ч угаасаа юм ойлгомжтой бас тээ. Хайлт нэг юм хийжэл хайлт нэг юм яг юм жоохон болчвол нөгөө нэг юм хаяа нэг юм гоёа авчаад нэг юм тэгээд нэг юм жоохон хүчтэй гоёа авчвал нэг юм гоё болцдог та. Тэгээд исэн юм шиг байна заяа. Юм шиг байна гэж ер нь бол тэгээд исэн заяа. Тэгээ нэг юм дутуу нэрээс нь дутуу мэдрэмж аваад хоёрт нь угаасаа ингээд нэг юм дараа нь ингээд цаг магч өгөхгүй өөртөө залуудаа болохоор ингээд тэр ямар байсангаа яриа хөвтөд байгаа шүү дээ тий. Тэнгүүдээ ганцаараа болохоор ямар байсангаа юу ярьж хөвтөг тий ингээл шууд заа унтыг гэдэг ч юм уу тэгэл дараа нь ингээ ёо. Тэгээ тэр нь ингээ надаа юм бас ингээ 100% амар гой таашаал өгөөгүй байсан байгаа байхгүй юу. Бүр ингээд нэг хүнтэй унтахтаа чи ер нь ингээд эсвэл нэг юм заримдаа нэг бүр өөрийгөө тавиулахад бүр юм одоо чиний төрөний яасан шиг бүр 100% мэдрэмж авдаг та. Тэрс тийм ахгүй. Гээл нэг хөөх 30% дээр барьжаал за тавьчлаа да гэд нэг юм өөрийгөө хуурчаал яваадсэн юм шиг дараа нь мараа дээр юусэн гэж анхаарч махахгүй. Тэгээ тэр мэрэ айгуу чухал юм байна гэж бодсон. Ер нь бол ганц би ганцаараа өөртөө секс хийдэг хүмүүс. Тийм ээ. Яг юм цаг зав гаргаад эсвэл юм өөр мөр газар тушиж үзээд өөр одоо секс той мойтой үздэг ч юм уу. Тэгээ дараа нь мараа ингээд гой биений тосмос түрхдэг ч юм уу те ингээд түрхэх ёстой юм бомбон дээр түрхдэг ч юм. Мэдгүй нэг юм амар гоё л байх ёстой юм байна гэж би дараа нь бодсон. Тэгвэл бол нэрнээс л яг асуудалд орох юм билээ шүү. Тэгж олон сар явал. Тийм бүр олон жил явж байгаа ч юм байж магадгүй шүү. Ер нь бол ганцаараа. За. Айгу сонин. Тэг ингээ хүн ярихаас нааш гэж ингэж ярилцчих хүн ийм байж болох юм биш тэгээд зүгээр л хараад дандаа л хүн болгоод тэгж хийдэг яг өөрсгөө төсөөлдөг байхгүй хүмүүс те. Тэгэхээр зэрэг одоо бит хоёр ер нь дугааруудаа ярьдаг да одоо хостойгоо партнертайгаа ярилцчих ойлголцсноо. Ярилцахгүй бол яг ингээл те ингээл энэ маань ойлгоод байгаа намаа гэж бодоол эсвэл энэ нь одоо хэвийн зүйл шүү те бит хоёр одоо ингээд хийх ёстой маа хийчлээ гэж бодоол ингээл дуустдаг байх нь байна. Тэгээ тэгэхгүй бол чи яг үнэхээр чамд гоног төрөөд чи ингээд хайрлуулмаар секс дуусаагүй юм шиг эсвэл муухай дуусчлаа гэсэн мэдрэмж авч байгаа бол тэрийг хэлэх хэрэгтэй айхгүйгээр тий. Тэгээд хэлэхэр чин тэр хүн тухайн үедээ эсэргүүцэж болох ч гэсэн үнэхээр чамд хайртай чамаа гоё байлгамаар санагдаж байгаа юм бол тэр чи хагсын чадаж өгөх гэж оролдоно үстэй тий. Бүгдийн 100% биш юм а гэхэд хичэн шүү дээ. Тийм болохоор зэрэг өөрийгөө илэрхийлжээ гэдгийг бас дахин одоо энэ төгсгөлт хэлэх байна. Тийм тэрнээс гадна ялангуяа нөгөө эрчүүдтэй бол би хандаж юм хэлмээр нөгөө эмэгтэй хүмүүс чинь ингээл биений юм нэрцэн те ирээл эсвэл дараа нь мараа ингээл эсвэл ингээ хүүхэд мөхт гаргасны дараа ч юм уу ингээд нэг юм эмзэг үеуд байдаг штэ. Тэгээ яг тэр үед ингээд ялангуяа after care-ууд маш юм чухал үүрэгтэй байдаг шүү. Тэ яг тэр үед нь ингээд дургуйч дуртайч ингээд яаж иж агаад тэр үед нь ингэж нэг юм сэтгэлээрээ ч юм уу сэтгэлээр ингээ гоё дэмжээд ингээд гоё after care өгөх юм бол бүр улам нөгөө эмэгтэйд чинь гоё санагдах хаа гэж бодож ин тэрэн дээр эрэгтэй хүмүүс маань нэг ахаад нэг бодоод үзээрэй те ингээл найз хүн чи юм нэрсэн байх юм бол бүр after care илүү гоё олгоод те түрүүний ариунагийн доктор залуу шиг те торт морт авчирч өгч мөгөл бүр аим гоё санагдах хаа би бол тэгж бодож ин тэгээд яг тиймэрхүү үед нь бүр илүү сайн анхаарад өгөөрэй гэж хэлмээрээ. Хүүшээ бит хоёрыг ингээд ярьсан чинь
Ингээд ойлгоцсон байвал яг гэж гинт сая нэг юм тэнэг бодол орж ирлээ. За. Ингээд чи ингээ хайраа үзүүлж байгаа хэлбэрээ эн чинь те ингээд чи халамжилж байгаа гэсэн үг штэ мөштэй энэ гэхээр зэрэг би ингээд энэ хүний чи ингээ сексэн дараа халамжлаад байвал энэ хүн чинь намайг өөрт нь хайртайг бодчих юм биш тэгээд болчих юм байна гэд байх уу энэ чи бодохоор яг сонсоод би хайртай биш юм чинь ийм үзүүлэхээр чи энэ хүн чи ингээд намайг өөрт нь хайртайг бодчих үү тэгвэл болий гэж бодцсон хүн байж болох уу. Гэхдээ бас байж болох л юм тий. Үгүй энэ чинь хайр биш юм байна. Халамж юм байна гэх. Засаанаас нь тий чи хүүхэд гоё мэдрэг төрүүлэх бодож байгаа бол чи тийм үзүүлээ. Чамайг сайн хийдэг биш бүр гайхалтай хийдэг гэдэг хэмжээнд аваачих болно тэр үйлдэл чи. Харин тийм шүү дээ. Үгүй гэхдээ нэг юм секс хийж байна гэдэг чинь за яг хайр байхгүй ч гэсэн нэг жоохон юм бас бэж магадгүй байхгүй юу? Байгаал байгаа шүү дээ тий. Тэр нэг 30 минутын турш ингээд шингээс солилцож ийн хөөс өсөө наалдуулж ийн тий уруулаар нийлүүлж ийн гэдэг чинь нэг юм тэрний төлөө дараа нь ингээд халамжлах яагаад байж болохгүй гэж заавал ингээд тий тэр хүн тэгж бодно уу байна уу ер нь бол тэр хүнээ л асуудал үстэй тий тийм болохоор нэг юм сурсан юмыг бас сураар ингээд боож олдгоо гэдэг шиг анханасаа ингээд хэрвээ ерөөсө тэгдэггүй хүн болвол шууд одоо тэгдэг болоход хэцүү баха. Анханасаа ингээд нэг юм after care хийдэг болвол шууд ингээд за би боллоо энэ хүүхэн намайг ингээд бодчихж магадгүй ч юм уу энэ залуу ингээд намайг бодчихж магадгүй гэж шууд тэгж болж чадахгүй байх гэж би бол бодож байна. Тийм болохоор нэг юм яа тийм гоё тэгэл дурсамж үлдээхгүй тэр хүн тэгэл хайртай болол болно лээ. Бас тэгж болохгүй. Үгүй яа тийм мэдгүй би бол тэгж л бодож байна. Тэгэл нэг юм амар тэр чинь тэгээ дараагийн асуудал хаа тэгэл хоорондоо ярилцах юм чинь нас бийн төрсөн хүмүүс юм чинь хоорондоо ярилцаа тий ингээд ийм юм дуртай шүү ийм юм дургүй шүү тэгээ хааштай цагаа хамт өнгөрөөж байгаа юм чинь дараагийн нэг мөсөн төсөглөний яагаад гоё хийж болохгүй гэж тийм шүү дээ. Секс хийхээр шийдсэн гэдэг чинь тэр хүн чамд ямар нэг хэмжээгээр зур годомжинд явж байгаа хүнээс тий түрүү хэлсэнчлээ илүү байсан болоо л тоо тийм тутан харилцан орж байгаа болохоор зэрэг нэг үсэг хийсэн шиг хийгээ сайхан бүрэн дуусгах хэрэгтэй бахаа гэж бодож чинь тэгээд ягт. Үнэхээр гоё дурсамжуулт юм байна. Чамд ч гэсэн муухай санагдахгүй л үүдээ тийм ингэж чи ингэж тийм ингэж хүнийг халамжлуулаад ч юм уу ингэж нэг жоохон ихрээл мэдрэмж авахд эргэтүүн ч гэсэн гоё байх гэж би бодож байна. Харин тийм. Аль талаа гоё хичээгээл үзье тий. За тэгээ. Тэгээ. Хоёулаа саалаа секс дээр ч гэсэн жоохон хичээе. Миний ороо хизээг орж гарч дуусах юм бол би одоо өнөөдөр ч нэг юм ороо баслцдаг л байна. Гоё нэ ороо ороод хавар болоод ороод. За. Тэгээд айгүй олон сонирхолтой комент хүлээж байна. Тэгээд бид хоёр комент унших болгондоо маш гоё мэдрэмж авдаг. Тэгээд бас олон хүмүүс ингээд тэндээс ийм юм байж болдсон байж тээ гэж зөвхөн бит хоёрын туршлаган дээр штэ өөрсдийнхөө туршлагыг бичиж байгаа болохоор би бинээсээ тэгээ тэндээс харж суралцаа бит хоёр ч гэсэн бас суралцах юм зөндөө байгаа ах гэж бодож байна тий ингээд бит хоёрын мэддэггүй бас after care байж болно штэ тий штэ ирээдүйд учрах залууд маань тэр таалагдах тийм болохоор тэрийг ч гэсэн бит хоёр сурмаар энэ тийм болохоор өөрсдийнхөө яаж нөгөөндөө гой мэдрэмж төрүүлдэг яаж хайрладаг яаж хайрлуулах одоо тэр талаараа сексэсний талаараа яаж хайрлуулах яаж хайрладаг тэр талаараа ингээд бичээд үлдээгээрээ гэх юм бол аль алинд нь хэрэгтэй ах гэж бодож байна. За тэгээ энэ хүртэл сонссон бүх сонсогчдод маш их баярлалаа. Бид хоёр ч одоо ингээд нөгөө юу төслөө дуусгацсан байгаа штэ. Харанхуй өрөө төслөө дуусгацсан. Хүмүүс агай асуусан байсан төгсгөл хүртэл сонссон хүмүүст бас мэдээлэл болгоод хэлчихье те. Шинэ төсөл шууд эхлэх үгээ асуусан байсан. Бид хоёр шинэ төслөө бол нийлээсээ төлөвлөж байгаа тийхээр төлөвлөж байгаа. Нийслэлээ төлөвлөж байгаа. Тий, одоо зуны амралт хүртэл бол бид хоёр хүлээлгийн өрөө тэнэг подкаст хоёроо явнаа. Тэгээд шинэ төсөл бол тэрний дараа яригдаж нэг бүсэн сайхан ирчүүртэйгээр орж ирэхээр байгаа шүү. Тэгэхээр зэрэг тэр олон нөгөө хүмүүсийн явуулсан мессеж нэг бүсийг нүгээрээ хариу өгч тий. Харин тий. Тэгээд даачийн 7 хоног тэнэг подкастаар уулзлаа. Түр баяртай сонсогч. Түр баяртай. Bye. Bye.